За сайн байцгаана уу сонсогчдоо. За Эрмөний ээж подкастын 5 дахь дугаараар Амира, Анура гэдэг хоёр хөөрхөн охины ээж Намын Эрдэнэ маань оролцох гэж байна. За Намын Эрдэнэ маань Япон улсад 8 жил сурж, боловсрож, ажиллаж, хөдөлмөрлөөд явж байгаа юм залуухан ээж байгаа юм. За тэгээд бид хоёр адилхан яг одоо Япон улсад байна. Тэгээ хоёр өөр газраас одоо холбогдож байгаамаа. За сайн уу Намын Эрдэнэ? За сайн байцгаана уу? Эрмөний ээж подкастыг сонсож байгаа одоо нийт үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За чамд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За манай Намын Эрдэнэ бол өөрийнхөө мэдсэн мэдээллийг өдөр тутмын амьдрал болоо тийм хөөрхөн энгийн хөөрхөн төвүүдийг олон нийтэд цахим сүлжээнд ингээ хуваалцдаг. Тэгээд маш юм найрсаг, эерэг ийм эмэгтэй санагдсан. Тэгээ би ч гэсэн бас ингээд Японд ирэхээс өмнө өөртөө ингээ холбогдчихсон. Тэгээд цааргалалгүй надтай ингээ мэдээлэл солилцоод хөөрхөн ингээ зөвлөж хэлжсэн ийм хөөрхөн эмэгтэй байгаа юм. Ямар гоё магтаалын үг хэлээ. За их баярлалаа. За намайг болохоор Намын Эрдэнэ гэдэг. Би бол одоогоор яг Япон улсын Нагано мужийн Нагано хотод амьдран судгаа. За гэр бүл дан бүл дөрвөл байгаа. Нөхөр хоёр хүүхдээ хамт амьдардаг. За тэгээд яг одоо 20 настайдаа ирж ирсэн. Тэгээ 20 настайдаа яг шууд Нагано мужид ерөөхдөө шиншүү их сургуулийн оюутан болж яг ирж илаа. За тэгээд шиншүү их сургуулийн жилийн салбарыг одоо химийн инженер мэргэжлэр төгсөөд тэгээд одоо болохоор яг бас энэ Нагано мужид байрладаг. Тийм хагас дамжуулагч хийдэг компанид одоо мэргэжлэрээ ажиллаж явж байгаа. За тэгээд энэ бичлэг хийдэг талаар өнгөрсөн оны 11 сараас хойш ерөөхдөө ингэж зориглоод монголчуудтай ерөөхдөө Японы талаар үнэн зөв мэдээллийг хүргье гэж шийдээд тэгээд ерөөхдөө өнгөрсөн 11 сараас буюу одоо 6 сарын өмнөөс л ерөөхдөө бичлэг ингээ хийж эхлээд ирсэн байгаа. Харин бичлэгэн дээр айгүй юм амьдралд ойрхон юм байд юм бахта гэдэг зүйлүүдийг хуваалцдаг. Тэгээд ер нь хичнээн даагчтай болж гин. Ер нь бол одоо хүмүүс ингээд ямар сэтгэлдлүүдийг илүү өгж гин. За анх болохоор 11 сард эхлэхдээ бол яг Facebook дээрээ 1000 ч хүрэхгүй ерөөхдөө байсан. Тэгээд Instagram дээрээ нэг 200 шахуу фолловерстай байсан байхгүй юу? За одоо болохоор Facebook дээрээ бол 26,000 дагагч. Instagram дээр 800 гаруй байх шиг байна. Тэгээд ерөөхдөө миний бас ингээд ажигласан зүйл маань юу вэ гэвэл бас ингээд Instagram, Facebook хоёрын маань ингээд үзэгчид айгүй өөр юм байна гэдэг ерөөхдөө амар мэдэрсэн. За ингээд яг одоо миний ингээд өөрийн ингээд одоо өдөрт болтол хийсэн бичлэгүүд маань айгүй тийм нэг жоох урт. Ерөөхдөө урт нь яг 3 минут дотор багтдаг байхгүй юу? Угаасаа Reels чинь 3 минут дотор багтах хэрэгтэй. За тэгээ ингээд 3 минутын хооронд яг ингээд айгүй их ингээд мэдээлэл өгдөг, ярьдаг тийм хүн ингээд бичлэг хийдэг байсан. Тэнгүүд яг тиймэрхүү бичлэгүүд яалчгүй Facebook дэх бичнэрт маань илүү хүрч тийм Facebook-ийн үзэгчд маань айгүй тийм яриа их сонсох дуртай байна гэдгийг айгүй ойлгож авсан. Тийм болохоор яг ингээд followers-ийн зөрүүч гэсэн ингээд амар их гарч ирж байгаа байхгүй юу? За Instagram-ийн хувьд болохоор яг нэг тийм нурсан удаан яриа бол ерөөхдөө хүмүүс сонсдоггүй байна гэдгийг бас ингэж мэдчихэж байгаа. Айгүй тийм хөнгөн, фаны эсвэл амар тийм нэг өвөрмөд, сонин содон тийм богинохон бичлэг байж ижил ерөөхдөө Instagram дээр хүмүүст хүрээд ах шиг санагдав. Тэгээ одоо ер нь цаашдаа ерөөхдөө Instagram-а бас хөгжүүлэх тал дээр анхаараад яг Instagram-ийн хэрэглэгчдэд зориулсан бас жоохон бичлэг хийж эхлэе л гэж ерөөхдөө бодоод явж байна да. Ямар мундаг юм бэ? За бүх зүйлд нь амжилт хүсье. Тэгэхээр юм гоё дотн хүмүүстэй бас таарад байгаа. Айгу азтай байгаа. Саналын маань хүлээж авсан хүмүүсийн бас харсан айгу гоё хүмүүлээс яг орон орны айгу тийм өрмөц туршлага энэ гоё сонсоод лээж авахд айгу тийм их зүйл сурч авахаар тийм хүмүүс оролцсон харагдсан. Улсад амьдардаг, бичлэг хийдэг ч юм уу мэдээлэл өгдөг ээжүүд байсан. Миний хувьд болохоор Намын Эрдэнэ сонгох болсон шалтгаан нь маш найрсаг, ээлдэг, өнөн сургуулийн баган цэцэрлэгийн насны яг ийм бидний завгүй амьдралын яг нэг төлөөлөл болсон ээж байсан. Манай подкастын хамгийн ихний асуулт байдгийг манай Намын Эрдэнэгийн нэг өдөр
хэдэн цагт эхлээд хэдэн цагт унтаж амраад ер нь нэг өдөр нь яг ямар процессор яаж үргэлжилдэг юм бэ? За би болохоор яг өнгөрсөн 7 хоног шимэ 5 сарын 7-оос ажилдаа одоо иргэн орсон байгаа. За ажилдаа иргэн орсон мөчөөс эхсүүлээд нэрээ амьдрал нэг өдрийн өнгөрөх байдал гэдэг бүр үнэхээр маш өөрчлөгдсөн. Маш их завгүй болсон. За өглөө ерөөхдөө 6 цагаас одоо манай гэр бүлийн амьдрал эхэлж байна. За 6 цагаас одоо нөхөр бит хоёр хамтдаа босоод за би болохоор одоо ингээд өөрийнхөө нүр амаа бодох юм те. Тиймэрхүү зүйлс одоо хийж амжуулж байх хаагур. За нөхөр маань өглөөний цагаа бэлддэг. За тэгээд 6:30 гэхэд ерөөхдөө хүүхдүүдээ босгоо. Тэгээ хүүхдүүдээ нэгээр нь бэлдээд тэгээд ус ундраа өмсөөд нүр амаа угаагаад за тэгээд нөхөр болохоор айгүй хол явж ажилдаг болохоор 7 гээд гэрээсээ гараа явдаг. За тэнгүүд би болохоор хоёр охинтойгоо үлдээд тэгээд 7:30 гэж гэрээсээ гардаг. За тэгээд 7:30 гэж гэрээсээ гараад ерөөхдөө манай охин маань дараа ингээд нүг бичлэгүүдээр гарч ирсэн шиг нүг эргэн тойрны хүүхдүүдтэйгээ хамтраад галхаад сургууль руугаа явдаг. За ихтэй хаяада би бас хүргээд өгчөж байгаа. Яг л яг миний одоо нүний ажил руу явах зам дагуу ерөөхдөө сургууль нь байгаа болохоор хүргэж өгдөг. За тэгээд эсвэл өөрөө ингээ алхаа явж байгаа. За тэгээд хүргэж өгч байгаа нөхцөлд бол 7:30 гэж яг хоёр хүүхдээ машиндаа суулгаад дагуулад яваад тэгээ охиноо замаараа буулгаад тэгээд цаашлаад багийнхаа цэцэрлэг рүү нь очиж багыгаа буулгаад тэгээд би өөрөө яг 8:15 гэхэд ажил дээр очдог байгаа. За тэгээд манай ажил маань болохоор тэгээд 8:30-аас эхлээд тэгээд 17:15 хүртэл ерөөхдөө байдаг. За тэгээд ажиллаа дуусгаад шууд замаараа ихэд бага охиноо цэцэрлэгээс нь авна. За тэгээ багыгаа авчаад тэгээд манай том охин маань болохоор өдөр өнжүүлэх рүүгээ өөрөө яваад очсон байдаг. Тэгэнгүүт өдөр өнжүүлэх рүү очиж бас багы томьёогоо авчаад тэгээ хоёр хүүхдээ аваад гэртээ ирээд тэгээд ирэхэд бол 18 цаг 20 минут ирэхэд болж идэг. За тэгээд орж ирээд одоо оройн хоолоо хийн. За тэгээд маргаашийнхаа одоо хүүхдүүдийнхаа сургууль цэцэрлэгт нь бэлтгэх ажлаа хийн. За тэгээд нөхөр бас 18:40 мөч 50 үед орж ирдэг. За тэгэл ингээд орж ирэл жоохон юм хийсээрэл аль хэдийн хүүхдүүдийн унтах цаг нь болоо. Тэгээд хүүхдүүдээ 8:30 үед унтуулна. За тэгээд 8:30-аас хойшоо болохоор ээж аавын өөртөөх нь чөлөөт цаг гэж гаргаж ирээд тэгээд ерөөхдөө нэг өдөр өнгөрч байгаа. Ямар их юм цагийн менежменттэй тэдэн цаг, тэдэн минут, тэдэн секунд гэх нь бол үнэхээр юм завгүй байгаа нь бас яг цагийн менежментэн дээр чинь ярьж байгаа дээр чинь мэдэгдэж. Тэгээд Япон айгүй юм эрт харанхуй болдго юм байлээ. Тэгээ айгүй эртч хүмүүс юм байлээ. Тэр нь бол маш таалагдж байгаа. Эрт харанхуй болдго нь жоохон хэцүү санагдсан. Түүнийг амар эрт мандат тэгээ эрт нарж байгаа шүү дээ. Тийм болохоор яг амьдрал нь ч гэсэн ерөөхдөө японочдод баг 5-аас их сүлээд амьдрал нь эхлээд тэгээд ингээд эрт 6 баг тий. Тэгээ ингээд эрт орондоо орцоод унтдаг гинэлтэй хүмүүс байдаг. Маш нарийн цагаа баримталдаг хүмүүс шүү дээ тий. 1 минут секундээр ерөөхдөө тоосдог болохоор яг ингээд удаан амьдрах тусам одоо цаг баримтлах цагаа барих тэр зарчим бол үнэхээр хатуу нарийн болж ирдэг байгаа. Тэгээд өөртөө ч тийм байдал сурчиж одоо хүнтэй яг цаг тоглол яг л 12 төсөл нэйл гэл одоо ингээд хүлээгээд сууж идэг тийм байлээ. Үнэхээр яг яалтчгүй 8 жил болцсон хүн болохоор ялцчгүй цаг бол цаг байна лээ. Тэгээд би бас айгүй суралцсанаа. За Япон улсад анх ирэхэд хамгийн түрүүнд юуг мэдэрч исэн бэ? Соёлын ялгаанаас хайлаа ярил. Соёлын ялгаанаас гэвэл мэдээж техник технологи бол мэдээж маш их хөгжсөн байгаа тийм Япон бол тэрийг хараад руугаа болохоор яалтчгүй энэ Японы техник технологид ерөөхдөө вау гэж ерөөхдөө амар тийж мэдэрч гайхаж биширч ерөөхдөө ингэж Японыг ерөөхдөө сонгож бас иржсэн. Тийм болохоор яг тэрийг хараад бол үнэхээр яг биширчсэн. За тэгээд хүмүүсийн мэдрэхэд бол үнэхээр тусрахуу зам тийм Япончууд бол үнэхээр тусрахуу хүмүүсэдэг. Тэгээ ингээ юу ч мэдэхгүй байгаа үед маань маш их хүмүүс бас ингэж тусалж исэн. Тэр маань айгүй их гоё санагддаг.
Тэгэл одоо ингээл одоо метро деншаа гэл ингээл тиймэрхүү мэдээжгүй зүйлс чинь мэдээж Японд байгаа мэдээж байхгүй Японд байдаг зүйлсийг харуулбал мэдээж яг тэгээд бичээд яг явчихсан. Аль одоо ер нь Амин Эрдэнгийнхээ яг Японд анх ирж исэн хөл тавьж исэн тэр цаг мөч рүү хамтдаа очимоор байна. За би болохоор шинэ Монголыг төгссөн. За шинэ Монгол болохоор угаасаа Японд сурдаг сурах хүсэлтэй хүүхдүүдэд зориулсан сургуулаа шүү дээ тийм. Тэгээд сургуультай яг сурч байгаа хоорондоо манай шинэ Монгол тэгээд одоо миний төгссөн шинэ харилцаа холбоотой яг програмтай байдаг. Яг тэрнийхэн дагуу Монгол байх хоорондоо би яг шалгалт өгөө. Тэгээд тэнд шууд оюутны визагаар оюутан болоод ирж исэн. За тэгээ манай энэ шинжлэх сургууль маань болохоор бас зөндөө бол миний ингээд яг шинэ Монголыг төгссөн одоо симпайнер маш их өрнөц сургууль байсан байхгүй юу. Тийм болохоор миний хувьд болохоор яг ингээд симпай байна гэдэг нь үнэхээр амар гоё тустай. Үнэхээр сайхан сэтгэлд амар ойр тийм байсан. Тэгээс хинч байхгүй тийм нөхцөл байдалд ирвэл үнэхээр хүнд тусч магадгүй. Японд анх ирэхэд бол гэтээ миний хувьд болохоор ингээд намайг хүлээж аваад угтаж авах ийм симпайнер байсан болохоор айгүй бүх зүйлд минь туслаад зааж өгөөд нэмэр болоод маш их гоё байдгүйсэн. Тэгээ энэ шинэ Монголын соёлд ч гэсэн ийм симпай кохай нарын харилцаа гэдэг зүйл айгүй чухал байдаг. Тэгээ би ч гэсэн одоо тэгээд ингээд цаашдынхаа кохай нэрлэж аваад юм хүмүүс зааж сургаад одоо ингээд явсаар ирсэн. За тэгээд ерөөхдөө тийм байна. Тэгээд Японд дөнгөж ирж байгаа хүмүүст зөвлөхөд бол яалтчгүй одоо Японыгоо эхлээд таньж мэдээс сайн судлах хэрэгтэй. Япон хүмүүс ер нь ямархуу юу бодож явдаг, ямархуу тийм хүмүүс байдаг вэ гэдгийг бас сайн ойлгож ирсэн байх ёстой гэж юм бодож байна. Ийм ерөнхий мэдлэгтэй болчоод Японд ирвэл илүү дасан зохицох чадвар нь одоо илүү байх болов гэж ерөнхийдөө боддог. Одоо ажлынхаа талаар ярил хоёлаа. Одоо яг юу хийж гин монголчууд ер нь яг энэ салбар дээр Японд ер нь манлайлан ажиллаж байгаа зүйлүүд байна уу? Манай монголчууд ер нь аль салбарт айгүй юм хичээл зүтгэлээр айгүй сайн ажилладаг санагддаг. Ер нь айлч улсад, аль салбарт ингээл мундаг байж чадж байгаа нь монголчууд л байдаг. Тэгэхээр яг чиний яг ажиллаж байгаа салбар дээр монголчууд маань хэрэг байдаг юм бэ? Одоо яг ямар ажил хийж байна вэ? За би болохоор яг хагас дамжуулагчийн пакэж гэж нэрлэдэг тийм пакэж хийдэг компанид ажиллагаа. Ерөнхийдөө одоо Intel гэлээд шүү дээ. Intel AMD гэх мэт одоо яг компани руу гэжийг нийлүүлдэг тийм компанид ажилладаг. За тэгээ манай компани болохоор нийт одоо 5700 ажилчинтай. За тэгээ Японд гадаад 23 салбартай. За тэгээд би болохоор яг өөрөө R&D салбар буюу Research and Development Department байдаг. За тэгээд гадаад хүн бол манай салбарт байдаггүй. Би ганцаараа гадаад хүн гэж явдаг. Яг бусад салбаруудад болохоор гадаад хүн бол байдаг. Гэтэ монгол хүн байдаггүй. Тийм байгаа. За тэгээ миний хувьд болохоор яг ингээд шинэ зүйлийг нээж бүтээх тийм тал дээр нь ерөөхдөө хариуцаад ажилладаг гэж ойлгож байна. Тэгээ сая жирэмсэн болоод нүг амралтаа авахынхаа өмнөх нь болохоор яг манай компани өөртөө гаргаж бүтээжсэн тийм одоо пакэж дээр ажиллаад засаж судалгаа шинжилгээг нь ерөөхдөө хийж явдаг байсан. За одоо болохоор шинээр ажилдаа буцаж иргэн орсноос хойш болохоор арай миний хийх зүйл маань өөрчлөгдөд бас нэг өөр компани одоо шинээр судалгаан дээр ажиллаад тэгээ яг англи хэлээр ашиглаж чинартайгаа харилцаж одоо туршилт болон тэр бүтээгдэхүүнийхээ үйл явцыг тайлбарладаг яг тийм мессенд ерөөхдөө одоо орц явж байгаа. Одоо байгаа хотод нь монголчууд ер нь хэр олон байд юм болоо? Ер нь бол хэдэн жилийн өмнө бол намайг оюутан байхад бол зөндөө байдаг байлаа. За тэгэнгүүт бүгд ерөөхдөө Токио ч юм уу яг тийм нэг төв хот руу ихэнх нь одоо нүгэж авсан байна. Яг одоо яг миний эргэн тойронд таньж мэддэг
маш цөөхөн л монголчууд байна. Гэхдээ бас ингээд би бас ингээд Facebook дээр ингээд юм хийдэг болсноос хойш нагаанууд бас амьдэрдэг бусад монголчууд маань бас надтай ирэхэд холбогдож эхэлсэн. Тэгээ одоогор ерөөсөө тэд нартай уулзч барайгүй байна. Гэтэ ер нь мэрсэр байдаг бололтой. Байдаг л биш үү байна. Чи гоё нэг уулзалт зохиогооч. Танаа хотод очиод гоё ингээд уулзалтай л та. Би одоо яг годоход ийм үед яг ингээ японочууд нэг тиймэрхүү юм бас аюу их зохион байгуулдаг. Ингээд гоё цэцэрлэгт хүрээлэн одоо сонгож аваа тэнд ингээд мах шарж идээ танилцах ч юм уу те. Яг намайг нэгдүгээр курс болоод ирж байхад яг тийм ухтан авдаг уулзалт болчихсон байхгүй. Тэгээ миний хувьд ч гэсэн яг нэг тиймэрхүү юм гоё зохион байгуулад бөөндөө гоё танилцъя, уулзалтъя гэсэн юм ерөнхийдөө бас өөрийн хугацаанд зохион байгуулдаг юм билүү гэж бас яг бодоод явж байгаа. За оролцсон шүү. Тэгэхээр заавал ойрхон ерөөхдөө хоёулаа чи бас ойрхон байгаа хгүй тий. Харин тийм байна. Япон ээжүүдээс одоо бид юуг суралцах ёстой вэ? Японд хүүхэд өсгөх нь одоо Монголоос юугаараа ялгаатай юм? Хүүхдийн боловсролтой Япончууд өөрсдөө хэрхэн яаж анхаардгийг гэдэг талаар мэдээлэл өгвөл. За би болохоор яг хүүхд маань одоо яг сургуульд орсноос хойш яг энэ Японы хүүхдийн боловсролын систем, Япон ээж нарын одоо харилцаа хандлага бол маш их анзаарагдаж эхэллээ. За ерөнхийдөө бол Япон хүүхэд өсгөхөд бол маш сайхан улс гэдэг нь бол мөн зөв хүмүүсийн дунд ч гэсэн яг тийм ойлголт байдаг. Яг бол Японч одоо угаасаа хүүхэд баг тэ төрөлт багассан болохоор засгийн газраас нь хүүхдүүд рүүгээ чиглэсэн одоо байж болох бүр хамгийн сайхан систем, хамгийн сайхан боломжууд явж байгаа. За гэхдээ одоо энэ ийм сайхан улс хэдий ч гэсэн бас ингээд хүүхдтэй болохыг хүсдэггүй ч юм уу, хүүхдэд дурггүй ч юм уу бас нэг тийм төрлийн хүмүүс бас Японд зөндөө байдаг гэдгийг бас их анхаарах хэрэгтэй болов уу гэж их боддог боллоо. Гадаад хүн, Япон хүн гэдэг тийм ялгаа шүү дээ. Тэр бас айгүй их харагдана. Энэ бол маш их харагдаж эхэлж байна. Яг цэцэрлэгт байхад бол нэг тийм ялгагддгүй байсан бол за сургуульд орж ирээд бас тийм хандлага их харагдаж байна. Япон хүүхэд гэсэн нэг гадаад хүүхэд юм уу гэдэг нэг тийм хандлага одоо ялгарлалт гэх юм уу да. Одоо тийм хүн бас их анзаарагдаж эхэлж байна. За тэгээд Япон ээж нарын хувьд гэвэл одоо мама томо гэж ерөөхдөө нэрлэдэг энэ зүйл бол маш хүчтэй байдаг. За энэ болохоор ээж нар нь хоорондоо найзууд болоод явна гэсэн үг байгаа. Хүүхдүүд нь ингэж найзууд болохоос өмнө одоо ээжүүд нь хоорондоо найзууд болоод явдаг. Би бас нэг бичлэг дээр ярьсан байдаг. Тэгээд ингээд тэгжээж ээжүүд нь хоорондоо найзууд болж иж одоо хүүхдээ одоо жишээ нь тэр ялгарлан гадуурхалтаа сэргийлэх ч юм уу тийм боломж өрхөд байд юм байна гэдгийг анзаарсан. За тийм ингээ Япончууд чинь Line гэдэг одоо аппликейшнийг ерөөхдөө байнгын харилцааны одоо юу гэж аппликейшн гэж одоо харилцаад байнга явдаг. За тэр Line дээрээ одоо ингээ ээж нар ингээ хоорондоо маш их тийм групп үүсгэн хоорондоо маш их юм мэдээлэл солилцсон бибинтэй маш их юм ерөөхдөө харилцаа явдаг байгаа. Тэгээд миний хувьд ч гэсэн одоо яг ингээд сургуульд орсноос хойш хүүхд том охин маань ингээд сургуульд орсноос хойш яг тэр группт нь одоо яг Япон ээж нартай ингээд найзууд болоод яг ингээд явж байгаа. За тэгээд энэ Япон ээж нарын хувьд гэвэл ерөөхдөө бас ингээд хоёр том ингээд хуваагдчихж байгаа гэж харж байгаа. Нэг нь болохоор яг ингээд single shifu буюу гэртээ байдаг. Гэртээ суудаг ээж нартай. Ихэнх хүүхэдтэй болсон л ерөөхдөө ажил хийхгүй, нөхөр нь ажил хийгээ явна. Өөрөө хүүхдүүдээ зөвхөн хараад гэр орныхаа ажлыг хариуцаад явна гэдэг тийм нэг групп ээж нар байгаа. За нөгөө ээж нар нь болохоор мэдээж яг л аавт нартайгаа ажил төвшөнд одоо ажиллаа хийгээ явна. Тэгснээр давхар бас гэр орон хүүхдээ хариуцаад явна гэсэн одоо яг томо батараки буюу ээж аав нь хамт хоёр төрөлт хуваагдчих байгаа байхгүй. За тэгэнгүүт ингээд энэ хоёр ээж нарын бас ингээд амьдралын хэв маяг бүр шал өөр болчихж байгаа. За тэр гэртээ суугаа хүүхдүүдэд хариуцж байгаа гэр орны хариуцж байгаа ээжд бол бүр маш их
ерөөхдөө бас ачаа ирдэг санагддаг. За тэр аав нар бол ерөөхдөө гэр орны аав нар бол ер нь гэр орны тэр асуудалд гэр орондоо туслах хүүхдээ яах гэдэгт ер нь бол оролцохгүй. Зүгээр л өөрийгөө би бол энэ гэр орны мөнгө олж авч байгаа, санхүүгийн дээр авч байгаа хүн гэдгээрээ нэг тийм байдалд орчин. Тэгмэд ингээ болохныхаа ажлыг чинь одоо тэр бенто хийгээл. Үнэхээр супер санагдахгүй юу? Харин тийм ээ. Хүүхдүүдийнхээ одоо тэрээр ингээд бэлдэн нөхрийнхөө тэр хоолыг бэлдэн за тэгээ гэр орноо цэвэрлэн тий би өөрөө ч гэсэн яг гэртээ суудаг ээж одоо нэг жилийн хугацаанд сая байж үзсэн болохоор гэртээ байх ээж амар мэддэг байхгүй тий. За single шифнэр бол бас тийм. Гэхдээ бас мэдээж ажлынгээ хүүхдүүдийнхээ давхар бүх юмыг хариуцаа явж байгаа ээж нар ч гэсэн бас үнэхээр мундаг. Ер нь бол ээж нар айгу мундаг шүү дээ тий. Ялангуяа гадаадад амьдарч байгаа монгол ээжүүд маань маш мундаг шүү. За одоо Номын Эрдэнэ ингээд яриаг нь сонсохоор хоёр яг ийм сургуулийн цэцэрлэгийн хоёр жоохон хүүхэдтэй яг гэртеж байж үтсэн байна. Одоо яг тий нэг хүүхэдтэй болоод ажил дээр гарсан, хоёр хүүхэдтэй болоод яг ажлаа үргэлжлүүлж хийж байгаа энэ бас зааг ялгаа нь ямар байна? Дээрээс нь нэг хүүхэдтэй бай, хоёр хүүхэдтэй байх ялгаа ер нь яг гадаадад яг ямар байдгийг. Тэгээ дээрээс нь одоо төрсөн процессоо бас одоо хуваалцаач. Монголд төрөхөд ямар байсан, Японд ээжүүд яаж төрдөг юм бэ? За ерөнхийдөө ам бол 3 байх, ам бол 4 байх бүр маш өөрөөсөн, бүр маш том ялгаатай байсан. За тэгээд ерөнхийдөө ам бол 4 болгонгод илүү гэр бүл аз жаргалтай, илүү нэг тийм гоё утга учиртай юм шиг надад амар санагдаж ирсэн. Хоёр хүүхдээ харах, хоёр хүүхд маань хоорондоо ингээ ихчдүү болоод ингээ явах. Тэгээ ингээ ээж аав нь ингээ нэг хүүхдээ ингээ эрхлүүлээ хариуцах юм мэдгүй ямар ч нэг тийм бүлээ байх бол үнэхээр амар гоё аз жаргалтай. Тооны харьцаа тэнцүү болоод оо. Тий, тооны харьцаа тэнцүү. Тэгээд яг мэдээтэй яг амьдралын нөгөө загвар байдал хийх ёстой зүйлстэй тэр бол бүр яг үржигдсэнтэй тэнцвүүц болоод ирсэн. Ганц хүүхдтэй байхад бол нэг их тийм амар ядардггүй ядардаг нэг их биш ч юм уу нэг тийм авдаг байсан бол одоо л ингээ хоёр хүүхдийн яг ингээ юм хийн бүгдийг бэлдээд хийгээ явна гин бүр шаал эсрэг болдог. Тэмүүт тэгээ 3 4 5 мэдгүй тэрнээс илүү олон хүүхдтэй хүмүүс нэр яаж амжуулж болгоод байна гэж би бүр ингээ өөрөө үнэхээр гайхаад харин хараад бол үнэхээр бас бичирч явдаг. За би болохоор том охин маань Монголд төрж исэн. За тэгээ бага охин маань болохоор сая ингээ Японд төрсөн. За Монголд төрөх бүр маш ондоо байсан. Би бас тэрийг нэг бас нэг бичлэг хуваалцчихсан байхгүй юу? Ерөнхийдөө хоёр дахь төрөлтөн дээрээ бүр ингээм эмчнэр, цовлогч нартай бүр ингээ хайрлагцаар байдалтай байж гад төрсөн. Миний хойд хоёулаа хагалгаар яг би төрчихсэн байхгүй юу? Тэгээ хоёр дахь нь ч гэсэн яг гэсэр хагалгаар төрөөд тэгэнгүүт яг ингээд өөрөөрөө төрдөг ээж нараас ерөөхдөө ялгаатай шүү дээ хагалгаар төрөн гэдэг нь. Тэгээд тэр юм байх хугацаа тэгээ хүүхдийг минь асарч хамгаалж байгаа байдал тэгээд бүр Японы хол үнэхээр супер үнэхээр гоё байсан. Тэрийг бүр нэр миний бичлэгээс бүр заавал үзээрэй гэж бүр хэлмээр санагддаг. Тэгээ энэ бол нэрээ энэ бол ихтэй Монголынхаа нөгөө эмч цовлогч нарыг бол ерөөсөө муу байсан ч юм уу тийм байсан гэж ерөөсөө хэлээгүй. Энд одоо яалтчгүй тухайн эмнэлгийн стандарт байна. Тэрүүгээрээ яалтчгүй юм гоё өөр болоод. Тэгэхээр Монголын эмчнэр маань бол үнэхээр мундаг супер. Яалтчгүй тийм шүү. Тэгээд яг Монголдо байгаад гадаадад байгаа учраас нэг юм аль тал дээр юм харьцуулагдах зүйлүүд гарч байгаа учраас одоо сонсогч нар маань эсвэл тэ эмнэлгийн байгууллагын бас юмч төлөөлөл ч юм уу тэ хин нэгэн сонсвол бас энэ хоёр ч одоо нийлээл одоо Монголынхаа төрөх эмнэлгийг муулах гэдэг юм уу та гэж бодож битээ ойлгоорой. Ер нь бол гадаадад амьдран суугаа ээжүүдтэй ингээд ярилцахад яалтчгүй төрөх процесс, төрүүлж байгаа тэр процесс, арга барил бүх зүйл шал ондоо байдаг юм бэ нэлээ. Одоо жишээнд Герман ээжийн ярианаас болоод дөнгөж төрчөөл бид нар ч одоо нөгөө нэг шүл уугаал те тэгэж нэг гамма байрж мараад эхэлдэг шин. Германд бол зүгээр юм хян талах иддэг.
цайндаа ингээ хям талхмалх өгчдөг. Одоо яаж ч тий шүл усгүй байхын ерөөс юм гам барилт гэдэг зүйл ер нь байдгүй юм шиг байна. За одоо тэгвэл гам яаж барьсан бэ? Японд гамаа яаж барьж чадваа? Яг Японд бас байгаагүй. Тэ ээж нар бол тэгэл юу малгай залгааж ихэндээ юм хийж бол тэр имлгээс ерөөсө гарч байгаагүй. Бисэн тэгээ шууд төрөөл бидний төрсөн дараа шууд усанд оруулаад тий дотроо юм дүүштэй тийм байсан. Тэгэл усанд ороод миний хувьд ч гэсэн яг энэ сүүлийн төрөлтөн дээр баг ерөөсө гам бариаг байхгүй юу? Ааха. Тэгэнгүүт яасан яалтчгүй гам алдаад хамаагүй юм уч би ангинаад. Гэртээ өгөн ингээ гарч ирээд аль болох даахгүй юм шүү, хүүтэй юмд гар хүрхгүй юм шүү гэдэг яг нэг монголчуудын яг тийм гам барих соёлоо өгөн даах гэж хичээсэн. Яг тэр имлэгт байх хоорондоо ч юм уу те гамаа яг алдсан байгаа хгүй юу. За тэгээд энэ гам алдах талаар би бас ингээ Япон эмчнараас ингээ асууваа. Би ерөөсөө миний ингээ үе мөч ингээ ангиж өвдөөд энэ гар хурууны өдөр өвдөөд те ингэнгүүт ерөөсөө тийм ойлголт байхгүй. Ерөөсө гам алдна гэдэг зүйлийг мэдхгүй тийм ямар сони юм бэ? Яагаад ингэж угаасаа ингэж үе мөчн өвчтөй юм шүү юм те. Ерөөсө ингэж шинжилгээ бас ингэж өгч үзэж байгаа хгүй би. Үе мөчний шинжилгээ өгөнгүүд ингэ окей асуудал байхгүй байна гэж гараад идэг. Тэгээ ингэ би бүр яагаад Монгол хүн л ийм онцлогтой байд юм болоо гэж бас амар бодогдсон. Бусад ингэж хүмүүс зүгээр яддаг. Монголчууд яалчгүй цаанаа тий бүр цусны ондоо яг тийм хүмүүс байд юм байна гэж бодогдоод тэгээ би бүр тухайн жилдээ Монгол харж тэгээ ингээ яг гамаа бариадсалт одоо орж гам алдалтаа зүгээр болгож исэн. Яг гадаад ээж нарын хувьд яг нэг тийм байдгүй юм шиг байхгүй юу ерөөсөө тий. Харин тийм оронд ч гэсэн ерөөсөө байхгүй шүү дээ. Ингээ шууд хүүхдэн салхи малх аваад ингээл яваад идэг. Тэр өстэй айгу шинжилгээ ухаанаар ч гэсэн баг ерөөсөө нотолж чадгааргүй яг тийм зүйл байгаа байхгүй юу? Тийм. Тэгээ одоо нөгөө гэр бүлээсээ хол одоо Монголд ч юм бол ядчил хүүхдээ нэг хин нэгэнд те одоо аав ээж одоо дүү мөн нартай ч юм уу ингээл төрүүлдэх харуулах юм боломж нөхцөлөд байгаад байдаг. Гадаадад яалтчгүй өөрөө л өөрхийн үүрээл машинтаа суулгаал те бүр ингээл тэрэл хааж явсан л ингээл өөрөө л хүүхдтэйгээ ингээ байдаг тийм байгаад байгаа болохоор яг биднэрт бас яг бүх ачаалал яг юм гэр бүл үр хүүхэд гэл ингээл бүгд л яг нуруунд дээр. Өстө яг гадаадад байгаа ээж аав нар хүүхдэд өсгөө явж байгаа ээж аав нарыг бол үнэхээр хүндэлж хайрлж яваасаа гэж үр амар хүсдэг ойлгож яваасаа тий. Харин тийм тэгээд ямар ч хүн байдаг байхгүй юу? Хинч бидэрт туслахгүй хүй хай гэд ингээ очих хамаатай садан гэр бүл байхгүй. Тийм болохоор 100 үзлэг өөрсдөн дээр үүрээд хүүхдээ ингээд тэр ер нь л хэцүү тэгээ хэцүүлэдэг дөө. Харин тийм ээ хэцүүлэдэг дөө. За одоо тэгвэл яг ээж болсон гоё тэр мэдрэмжээ бидэнтэй хуваалцаач. Ээж болоод Намирдингийн амьдрал хэрхэн яаж өөрчлөгдсөн бэ? За би хамгийн анх яг Японд ирсээд оюутан болчоод яг ээж болж исэн. Тэнгүүд тэр бол үнэхээр залуухандаа жоохондоо ээж болсон санагдчихсан. Гэхдээ тэр үед бол өөрөө мэдэхгүй байгаа байхгүй юу? Одоо би өөрийгөө зүгээр тухайн үеийнхаа наслгүй тухайн үеийнхаа байдал ингээ харахад жоохон нэлхаараа болчихтэй гэж үргэлж боддог байхгүй юу? Бас тийм эрт ингээд оюутан байхдаа ээж болсон маань одоо ингээ өнөөдрийн намайг бүтээхэд бүр маш том хувь нэмэр оруулсан гэж үргэлж би одоо үзэж байгаа. За би бол ингээ Японд ирээд тий одоо өглөөдрөө их сургууль төгсөөд ажилдаа болно гэсэн одоо тийм мөрөөдөлтэй ирж исэн. Би тэр мөрөөдлийнхөө төлөө өдөр шөнөгүй ерөөхдөө зүтгэж тэр мөрөөдлөөсөө буцаж үзээгүй, бууж өгч үзээгүй. Намайг өнөөдрийн ерөөхдөө намайг бүтээхэд миний одоо хамгийн том охин маань бүр хамгийн чухал үүрэг гүйцэтгсэн гэж би ерөөхдөө боддог. Охин маань байсан болохоор би яг ийм хүчтэй амьдралын төлөө тэмцэх чадвартай тэгээ өөрийнхөө мөрөөдлийг бас давхар алдахгүй хүн шиг охиноо бас ингээ сайхан өсгөж явах юмсан гэсэн юм зорилготойгоор ерөөхдөө энэ сүүлийн 6 жилийг өнгөрүүлж ирсэн. Тийм болохоор охиндоо бас маш их талархаж авдаг. Намайг ийм сайхан ерөн эрт. Би бол үнэхээр баярлж авдаг. Ямар илүү их амьдрал надад сууж өгсөн юм болоо гэж ерөөхдөө бодож авдаг. Ямар хөөрх юм бэ? Охтууд тэгээд цаанаасаа л
айгүй хөөрхөн байдаг шүү дээ. Ер нь юм одоо зөөлөн те ингээд чанга дугаарч загнахад ч те ингээд ивэдэ гэж бодогдохоор яг нөгөө би бас хүүг болохоор сайн мэдэхгүй л байна. Ямар ч хүүхэд бол хөөрхөн мэдээж хүүхэд болгон хөөрхөн хүүсээр нэг ярьж байгаа зүйл байхгүй. Битэрийн хувьд яг юм охтуудтай ээжүүд учраас яг юм хүүхдийг онцолж ярих гэдэг ярих гад байж магадгүй байх шүү. Ер нь танай хоёрын ялгаа өөр байна уу? Том хүүхдүүд нөө айлын хүүхдүүд хоорондоо өөр байдаг шүү дээ. Танай хоёр ер нь ямар байна? Бүр маш өөр аа. Бүр том охин маань болохоор айгүй тийм бие даасан. Тэгээ ингээд амар бүр багаас л independent юм ингээл надаас ингээл амар унтаж мундахтаа ингээл өөр тишээ нөгөө тишээ харж марч унтдаг. Тэгэл ингээл амар тийм байсан байхгүй. Одоо гэсэн чинь ингээ манай баг маань болохоор бүр амар ялуу. Надаас ингээ бүр ингээ салж чаддгүй. Мундахтаа хүртэл ингээ миний өснөөс зүрч байрс ингэж унтдаг ингээд амар тийм тэсрэг хоёроо ямар ч баг одоо бол нэг настай болохоор яг томынхоо нэг настай үетэй надад ингээд харьцуулаад шүү дээ. Тэгэнгүүт гэтээ одоо манай том охин маань яг охин гэдгээрээ ч юм уу бүр үнэхээр надад бүр найз шиг. Бүр тэр нь бол би үнэхээр ингээд талархаж баярлж авч байгаа. Том болохын хэрээр өстө яг л ээжигээ гэсэн сэтгэлтэй ээжигээ хамгийн их ойлгодог надад хамгийн их хань болдог одоо бүр яг ингээд нэг найзууд шиг явдаг. Тэр нь маань үнэхээр гоё байдаг. Охтод бол цаанаас хөөрхөн штэ хөөрхөн санагдаад идэв. Тэгэл байх үнэхээр хөөрхөн. Ээж би ч ингээд өөрөө ингээд бас ингээд гойж гангалал ингэнгүү тэгэл охтууд ч гэсэн яг тэрийн дөөраагаал яг тэгэл явах те. Тэр нэрээс ихсүүлээд цаанаас хантай ерөөхдөө амар хантай санагддаг. Харин тийм ээ. Бурхнаас өгсөн хамгийн одоо сайн найз гэж би бодож шүү дээ. Охиноо ингээ бүх зүйл дээр дэмждэг. Тэ ингээл өглөө нэг юм дээ сэсгэр үстэй ингээл сэрж яхад л миний ээж бол хамгийн хөөрхөн гэдэг ч юм уу те. Яг ингээл орчлоо хороод хийдээр хизээч надаас урахгүй тийм гоё хайр чин үнэ хайр. Харин охтодоо ярьсан шууд байх сайн яд шиг л одоо санагдаад байгаа шүү дээ. Одоо хоёлаа нөхөртөөгөө яаж танилцсан талаар ярий. Одоо гоё хайрын түүхийг бас бид нар бас сонсомоор байна. Сонсогчдийнхаа өмнөөс айгуу те сонсомоор байна гэж үгээд. Манай болохоор бас шинэ Монголын симпай манайгаа. Тэгээ бид хоёр болохоор 10 жил тахтай бол би бинийгээ таньдаг байсан. Тэгээд нөхөр маань болохоор бас миний төгссөн сургуулийг төгссөн. Гэтэ ингээ Японд надаас төрүүлээд ирсэн байсан гэсэн үг. За, симпай. Тэгээд ерөөхдөө энэ тийм симпай байсан. Тэгээд энэ сургуулийг яг сонирхож байхдаа би яг нөхрөөсөө юм хүм асууж бариад ингээд зөвлөгөө аваа явдаг байсан. За тэгэл яг Японд би ирээл тэгэл битэр үргэцэн дээ. Чамайг л Японд ирэхийг хүлээгээд байсан юм шүү симпай ч. Нэг хөрхөн ах юм. Намайг л хүлээгээд байсан шүү. Харин тийм юм шиг байна. Төрхийн хувьд яг айлын том охтууд бол угаасаа яг аавгаа туурайчдаг гэдэг яг нэг тийм үг байдаг та. Тэр бол яг бүр үнэн юм шиг санагдсан. Яг манай том охин бол бүр яг аав. Яг аавтайгаа амар ижлэх. Тэгээ ингээ хоёр тохин маань надтай ижлэх болох нь удаа гэсэн чи томроодсэн чи бас яг аавтайгаа ижлэх болоод байгаа байхгүй юу? Тийм үйл ингээ аавын ген бол ялч өвчтэй байгаа юм бэлээ. За тэгээд охтууд яг аав руу гэдэг бас үнэн санагдаж байгаа. Яг нүг аав ээжийг аль нь вэ гэдэг нэг бичлэг хийсэн чи тэрэн дээр яг ингээд аав нь те илүү өөртөө илүү хамт тоглолдог. Байн тийм биш. Амиг тийм эрхлүүлдэг талаараа ялчгүй аав нь болчиход байгаа байхгүй юу? Тэр яг миний хувьд ч гэсэн боддог аав нь ч гэсэн яг ингээд хүүхдийнхаа маш их хамт оролцоод тоглоод те гой дурсамж бүтээгээд яваад аав хөрхөө сайн биелүүлээд яваасаа гэж амар хүсдэг. Тэгээ манай нөхөр ч гэсэн яг тэрийг бүр маш сайн ухамсарлаад бүр үнэхээр сайн баярлж авдаг аа. Мар гоё юм бэ. Одоо Монголын маань нэг гоё залуу хос ч гэсэн те Япон улсад ийм гоё аж аргалтайгаар амьдран сууж агаад бас маш их баяртай бас таатай байна. Зарчимч айл юм шиг санагдаж байна л та. Яг Японд удсан хүмүүс яг яалтчгүй л ийм л юм шиг байна. Тэгвэл одоо баримталдаг
яг юм хосын харилцаан дээрээ гэр бүлийн тий харилцаан дээрээ баримтлагдаг зүйлүүдээс бас хуваалцал. Бид хоёрын болохоор яг гадаадд амьдардаг болохоор хинч туслах хүн байхгүй гэдгээрээ 100% одоо өөрөөсөө ингээ юм хийх явж байгаа шүү дээ. Гэтэ ингээд ерөөсөө манай нөхрийн хувьд нөхөр маань ч гэсэн хэлчихсэн би одоо ингээд гэртээ хүүхдээ хараад ингээд байж байгаа үе байсан шүү дээ. Ингээд гэр орон хүүхдээ гэсэн 100% ерөөдөө би хариуцаад ингээд хэдий ч гэсэн ингээд нөхөр маань үгүй ингээ ажилласаа ирчээд ингээ гэр орны ажил хийгээд амар их тэгж тусалдаг гэсэн байхгүй юу? Тэгээ би амархгүй чи ч гэсэн ингээ өдөржингөө хүүхдээ амар хэцүү загуу ядарсан байгаа болохоор надад тэгэх хэрэг байхгүй. Би ч гэсэн гэр орны ажилд оролцоод явна гэдэг нь надад үнэхээр амар сайхан санагдчихсан. Нөхөр бид хоёрын хувьд яг ингээд одоо ажил карьер болон одоо гэр орны асуудал болон гэр орон хүүхдүүдээ авч явах тал дээр яг ингээд бараг 50-50 гэж хэлж болохоор хамтдаа тэгж хичээж хөдөлмөрлөж явдаг. Угаасаа тэгэхгүй л бол хотлоо юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Одоо гэр орны ажил гэхээр зөвхөн эмэгтэй нь хийгээд идэг тий. Хүүхдээ өсгөх хэр зөвхөн эмэгтэй нь өсгөөд идэг. Тэгсэн мөртлөө бас ингээд эхнэр нь давхар ажиллаа ингэ хийгээд идэг. Нөхөр нь зөвхөн ажиллаа хийгээд идэг ч юм. Ерөөсөө ийм байж болохгүй. Яг ингээд бид хоёрын хувьд хамтдаа гэр орныхаа ажилд хамтдаа оролцсон, хүүхдүүдээ хамтдаа өсгөн, ажиллаа ч гэсэн хамтдаа яг энэ бичлэг хийх болсон шалтгаан нь дээрэс нь нөхөр нь хэрхэн дэмждэг вэ? За, бичлэг хийдэг болсон шалтгаан гэвэл би ерөөхдөө одоо шинэ 10-д наснда яг анх ингээд Facebook, Instagram гарч эхэлж байхад бас айгүй байлаа. Гэтэ ингээ Японд ирээд тэгээ ингээ хүүхдтэй болоод тэгээ ингээ амар загуу болоод ерөөхдөө бас 6 жилийн хугацаанд яг сошиал медиагаас ерөөхдөө өөрийгөө ингээд холбуулсан байсан. Яагаад гэхээр ингээд би өөрийгөө ерөөсө бэлэн болоогүй гэж үзчихсэн. За тэгээд энэ хугацаанд болохоор би өөрийгөө маш сайн бэлдсэн, өөрийнхөө ерөөхдөө хийх ёстой зүйлсийг хийж амжуулсан тий. Ерөөхдөө окей гэр бүлээж гэсэн ингээд окей болгочлаа өөрийнхөө их сургуулийн төгссөн ажилдаа орчлоо окей хувь хүн талаасаа бас ингээд оюун бодол сэтгэл зүгээ бас ингээд амар сайн бэлдээд тийм болгоо тэгэнгүүт яалч ингээд нийгэм ингээд надад амар дутуу юм шиг амар санагдаж эхэлсэн бүх юм ингээд болчихгоот би ингээд нийгэм ингээд дутагдаад тэгээ ингээд за яалчгүй хүмүүст тусалж эхлэх юмсан хүмүүст нөлөөлж эхлээд ингээ Японы талаар яа мэдээлэл хүргээд эсвэл ингээ Японд ирэх хүмүүст тусалдаг ч юм уу боломжийг нээж өгдөг ч юм. Яг нэг тийм бодол цаанаасаа ингэж төрж эхэлсэн. Ялч үгүй ээж маань ингээд биеэсээ гэрээсээ төрөөс гэдэг үгийг бүр ингээ маш их хэлж өгдөг гэсэн надад байнга тэр үгийг хэлдэг гэсэн юм. Тэгээ энэ үгийн дагуу би яг ингээ өөрийгөө явсан болов гэж амар бодоод идэг. Яг ингээ өөрийгөө бэлэн болгосныхаа дараа бүх юм бэлэн болгосныхаа дараа ерөөдөө сошиал руу орж эхэлсэн. Бас бэлэн болоогүй байхдаа сошиал медиа руу орж ирвэл бас ингээ амар хэцүү байх гэж боддог байхгүй юу? Яг ингээ окей би бол ингээ сэтгэл зүйн хувьд оюун бодлын хувьд ерөөдөө бэлэн болчлоо гэж үзээд за бичлэг хийж эхлэе гэдэг орж эхэлсэн. Энэ нөхрийн хувьд ч гэсэн бүр маш их дэмжсэн. Нөхөр ингээ хэрвээ дэмжихгүй байвал би бас ерөөсөө ингэж өргөжлүүлж хийхгүй байх. Нөхөр маань ингээ бүхэл талаас нь дэмжиж өгсөн учраас одоо би ингээд өнөөдөр хүртэл ерөөхдөө ингээд бичлэгээ хийгээ цаашдаа ч гэсэн өргөжлүүлээд хийгээ явна гэж үзэж байна. Одоо ингээд бичлэг хийн гэдэг чинь өөрөө бүр маш их цаг зарцуулж байгаа байхгүй тий. Тэр бичлэгийнхаа ингээд санааг нь гаргана, ярина, за бичлэгээ эдит хийн тий. Энэ чинь бүр маш их цаг зарцуулдаг. Тэгэнгүүт энэ хооронд одоо хүүхдүүдээ аав нь ингээд хараад өгч гин, намайг ингээд ганцаар ингээд байх цагийг олгож гин гэдэг нь өөрөө бас маш их том тус нэмэр болчихж байгаа байхгүй. Тэгэл ингээд яг бичлэг хийхэд хэрэгтэй одоо мик, камер ч юм уу тий. Тиймэрхүү юм ингээд надад худалдаж авч өгч байгаас их сүлээд намайг дэмжиж байгаа үнэхээр гайхалтай гоё баяртай байгаа. Бид нар ч гэсэн маш их баярлж байна. Номерт ингээхээ нөхөрт тэгээд сая бас яриагийн тасалдуулчлаа. Нөхөртөө бас баярлсан талархсан сэтгэлээ илэрхийлж. Тийм ерөөсө нөхөр маань болохоор одоо баг ингээд төгс хүн гэж хэлэхэд баг л өөртөж байгаа байхгүй юу? Ингээд ерөөсө одоо ингээд хүн болтой шүү дээ. Бид хоёр ингээд тэр сул
анхандаа ингээ ерөөсөө ойлголцдоггүй би бинийг ингээ сайн ойлгож мэдээгүй байх үед бол мэдээж маш их асуудлууд одоо хэрүүл маргаан ингээд үүсдэг байсан. Гэхдээ ингээд он цаг явахын хэрээр би бинийгээ таньж мэдээ ойлгож эхлэе. Одоо манай нөхрийн хувьд болохоор бүр намайг бол бүр маш сайн ойлгодог болсон. Тэр нь бол би үнэхээр их баярлж тайлбарлаж явдаг. Тэгээ ингээд намайг ойлгож эхэлснээс хойш бүр маш их тусалцаа үзүүлж бүр үнэхээр нэрэ төгс ихэд бол үнэхээр ойртож байгаа гэж юухэд хардаг байхгүй юу. Тэгээд ийм сайхан хүртээ болж чадсандаа би бол үнэхээр өдөр тутам баярлж авдаг. Хүүхдүүдтэй үнэхээр сайн надад ч гэсэн үнэхээр сайн нөхөр гэр бүлийнхаа одоо төшөг тулгуур эзэн нь олж авч байгаа нэр нөхөртөө бол үнэхээр их талархаж хайрлаж баярлж авдаг. Намайг тусалдаг, гэр орныхаа ажилд ингээ оролцдог, хүүхдүүдээ ийм сайн хардаг. Ийм аав нар нэр амар ховор болол гэж хэлээ. Амар хатгартай шүү дээ. Тэгэлгүй яахаа. Тэгээд үнэхээр баяртай байна. Нэг ч гэсэн Монгол эмэгтэй ийм гой сэтгэл хангалуун тий амьдралдаа талархаж амьдарч байгааг нь сонсохоос маш таатай байна. Адилхан эмэгтэй хүний хувьд. Хайлаа нэгэнт нөхрөө ингээд ярьсны хувьд бас ингээ гадаад хүнтэй хэрвээ номын эрдэм маань гэр бүл болох байсан болов нөхөртэйгөө таараагүй уулзаагүй байсан болов те мэдээ сайхан амьдарч байгаа мянган эмэгтэйчүүд байгаа гадны улсын хүнтэй суугаад бид нэр тэрийг бол буруутгаж зөв буруу гэж ярихаасаа илүүтэйгээр ер нь бол энэ тал дээр чиний үзэл бодол ямар байдаг юм бэ? Надад бас яг боддог үзэл бодол байдаг байхгүй юу? Тэгэхээр эхлээд чиний ихийг сонсъё. За миний яг л хувь хүний үзэл бодол гэж нэр ойлгоорой. Гэж миний хувьд болохоор яалчгүй Монгол хүнтэйгээ одоо нэрээ хэрэлдээд оролдоод нэр үг хэлээрээс алцаад чамаагүй Монгол хүнтэйгээ гэр бүл болоод явах нь л одоо маш зөв юм болов гэж амар бодож явдаг хүн байгаа. Би бол яагаад ч өөрийгөө гадаад хүнтэй өөрийгөө хязгаарч би төсөөлж чадахгүй байхгүй. Тэрний оронд ингээд би бинийгээ нэрээ 100% ойлгоод ингээд ойлголцоод явна гэдэг бол цаанаас л өөр санагддаг. За тэгээ миний хувьд болохоор одоо Японд ялангуяа ингээм амьдраад жишээ нь одоо Япон хүнтэй гэр бүл болно гэвэл одоо жишээ нь охиноо би тэ охтуудаа Япон хүнтэй суулгах уу гэвэл би бол нөө хязгаарч зөвшөөрөхгүй. Яа тэгвэл ялангуяа Япон эрэгтэй хүн айгүй өөр штэ. Айгүй нэг тийм сонио. За юу гараа. Монгол эрэгтэй хүн бүр хамаагүй л байхгүй. Япон эрэгтэй хүн чинь ер нь бол одоонд нэг гендрийн асуудал бүр явагддаг. За. Эрэгтэй хүн илүү эмэгтэй хүн бол одоо хүүхд гэр орно асрах хэвээр. Гэсэн яг тийм ялгаа бол амар харагддаг. Ялангуяа ажил төрөл дээр те эрэгтэй хүн л манлайлагч нь байх. Эрэгтэй хүн л хамгийн мундаг нь үштэй гэсэн тийм үзэл талааг байдаг. Тэгэнгүүт ингээ Япон эрэгтэй хүний ер нь муу юм ярьж болох ч юм уу болохгүй ч юм уу амар хэцүү байна. Ямар тийм нэг бодол санаа нь эхнэрээ Монгол эрэгтэйчүүд чи эмэгтэй хүнээ амар гоо хүндэл хайрладаг хүмүүс нь бол тийм шүү дээ. Тэгэхэд Япон эрэгтэйчүүд бол эсэргээрээ эмэгтэй нь араас нь гүөх ёстой ч юм уу тийм ойлголттой шүү дээ. Ерөөс анханаас нь эрэгтэй хязгаарч эрэгтэйн төрүүл сэтгэлээ илчлэхгүй эмэгтэйн төрүүлж илчлэн гэдэг ч юм уу яг тийм бодолтой. Тэгэл ингээл араар тавилтдах юм. Тиймэрхүү зүйлээрээ Япон хүмүүстэй эрэгтэй хүний бол ярилдаггүй санагдаад байдаг. Тийм болохоор яаж байсан Монгол эмэгтэйчүүд маань яг сайн зөв хүний нэр Монгол хүний олж чадвал яалч Монгол хүн маань л дээр санагддаг да. Хөөх би бас өөрийгөө юм айгүй юм ер нь бол юм Монголда байхдаа нэг мэдэрдэггүй байсан мөртлөө гадаадад ирэхээрээ юм айгүй юм одоо сүсэг бишрэлтэй болчдгийм байх мөрөг зөрөгдгөө хүн чинь мөрөгдөг залбирч байлбадаг болчдөг тий. За тэгснээ юм эрэгтэй хүний тал мал дээр ч гэсэн ингээл үгүй өстө зөвхөн Монгол хүнтэйгээ гэдэг бодол маань бас яг адилхан хүнтэй таарна гэж бодсонгүй ер нь бол яг ингээл олон хүмүүстэй ингээл ярилцаж уулзаад ингээл ярьдаг лээсэн. Гэхдээ мэдээж ингээд бас тэ яг хосын харилцаа гэдэг чинь бас нэг
тэр хоёр хүний хоорондын гоё хайр дурлал үүссэн бол тэрийг гадаад хүн байна уу монгол хүн байна уу гэдэг нь их ялгаатай санагдахгүй байгаа ч гэсэн миний хувьд бас яг юм яг үнэхээр л чиний хэлж байгаагаар хайрын илэрхийлэмжээ тий бүх зүйлээ л тий хэрэлдэж модалцахтаа хүртэл эх орныхоо эхлэлээр бид нэр хэрэлдэж модалцмаар байгаа байхгүй. Харин тэгээд яг юм мэдээж гадаад хүмүүс дунд нь тэгэл зөндөл сайн хүмүүс мэдээж байдаг байх. Тэгэл тэр хүмүүс маань сонсоод бити бас буруугаар ойлгоорой. Тийм. Үнэ сайхан амьдарч байгаа. Хүний л одоо үзэх бодол юм да. Мянган Монголын эмэгтэйчүүд манд байгаа. Эсвэргээрээ бас ингээд гадаад хүнтэй суудсан айгүй хэцүү амьдарч байгаа хүмүүс байхыг бид нараас үгүйсэхгүй. Гэхдээ л ер нь бол миний ч гэсэн үзэл бодол бол ямар ч мундаг сайн хүн байсан одоо яаж ч те хайраа илэрхийлж байсан би ч одоо их хүн ээж хүн хоёр дахь амьдрал гэдэг зүйл болол юм хизээч юм амар хялбар зүйлээр төсөөлөх зүйл биш. За тэгээд дээрэс нь гадны соёл иргэншлээс ахуулаад яалтчгүй бидний юм миний хувьд бас яг юм Монгол хүнээл түшиж тулаад бас тэ нэг цай маягийн чанж өгөөд амьдрах нь илүү юм болоо гэж бодож байгаа. Энэ тал дээр гоё ингээд санаа нийлж байгаад маш их баяртай байна. За одоо хаяулаа. Японы дарк хүнэнгүүдийн талаар нэг нөгөө сайхан ярилцъя. За надад асуух асуулт байна. За Япон сүнстэй юу? Энэ талаар Тэг Япон ер нь бол ганц Японч гэлтгүй дэлхийд даяар ер нь сүнс бол байдаг гэж би бол амар боддог. Тэрийг хамгийн гол нь мэдэрч чаддаг хүн мэдэрч чаддаггүй хүн л гэж ерөөхдөө байд юм болоо гэж ерөөхдөө бодож байгаа байхгүй юу? За. Тэр Монгол ч гэсэн сүнс байгаа. Тэрийг ингээ мэдэрдэг хүн мэдэрдэггүй хүн гэж байна. Гэсэн байгаа. Гэтэ Японы байдаг гэж бодож байгаа байхгүй юу? Ягаад гэвэл Японд одоо зөндөө юм таамаг одоо байдаг шүү дээ. Японч юм уу тэгээ ингээд нөгөө амар камера хорлолттой өгдөг хүмүүс өгдөг болохоор тэр сүнсэн тэр уснаас ингээд холдож чадахгүй тэгээ ингээд арал дээрээ зүйлтэй зөвхөн Японд ингээд байгаад идэх юм тий. Энийг тийм хүү яриануудаас амар хэдэж шүү дээ. Тэрнээс гадна одоо жикко бүккен буюу гэмт хэрэг болоод тэгээд тухайн амьдарч исэн гэр оронд нь хүн өгсөн ямар нэгэн байдлаар хүн өгсөн тийм юм чинь жикко бүккен гэж ааш тий. Тийм байшингууд, тийм тохиолдлууд харьцангуй Япон амар их байдаг болохоор яалтчгүй байгаа гэж үзэж байгаа. Тэгээд би бас яг энэ талаар одоо цаашдаа илүү гоё яриа хийж ерөөд бас бичлэг хийх санаатай байгаа. Яг Японы тиймэрхүү юмыг танилцуулж ярьсан. Бага шүү. Бага гэж бодож байна. Би өөрөө ч гэсэн ерөөд яг нэг мэдэрсэн талаараа бас яг нэг бичлэг хийжсэн. Тийм үү. Тэрийгээ бидэнтэй хуваалцаж яг яаж мэдэрч ирсэн. Би бас нэг мэдэрсэн. Чиний дараа ярина. Би нэртэй. Би сая нүунийг анх дөнгөж Японд ирсээд нүунийг болохоор ийм нэг сургуулийн зүгээс шууд ингээд байр төрөслөд өгсөн байхгүй юу. Тэгээд тэр байр нь болохоор яг тийм оюутны байр биш яг л хүмүүсийн амьдардаг апартмент байсан. За тэгэл яг эхний өдрөө би яг орчоод тэгээд асуултаад тэгээ ингээд амар шүүгээгээ онгойлгоцсон. Тэгээ шүүгээ маань амар том шүүгээтэй. Тэгээ ингээд хаалгаа ингээд онгойлгоцсон би ямар ч хувцас ингээд гараа янзлжсэн чинь. Гинт ингээд хажуугаар ингээд нэг хүн ингээд өнгөрч байгаа юм шиг болдог хгүй юу? Тэнгүүд нь би яг хавд ирсэн хажуу өрөөний охин маань ингээд ороод иржээ гэж бодоод хөө яасан гэд ингээд би ингээд эргээ харсан чинь харин хинч байгааг хгүй. Тэгэл тухайн үед би за энэ байшин энэ өрөө ямар нэг юмтай байна да гэж ерөөхдөө бодоод тэгэл тэр байшинда зөвхөн одоо нэг усанд орохгүй ч юм ерөөхдөө очдог байсан. Эхний өдрөөс л одоо тийм мэдрэмж авч харч одоо тийж удаан тэр байрнаас ямарсан нэг жил өнгөрөөд нэг жил тэр байрнаас ямарсан нэг жил амьдраад тэгээд гарч ирсэн байгаа. Надад бол бас яг Солонгос байхад бас сүнсэнд даруулж бол үзсэн. Тэгээд энд бас нэг тийм тохиолдолтой учирлаа сая яг яасан гэхээр ер нь бол би
бас яг адилхан бодолтой байдаг. Монголд ч гэсэн бид нар тийм ингээд төрлөө олоогүй зүйлийг л одоо бид нар тий сүнс гэж хүлээж аваад байгаа штэ. Яг юм би жоохон ядарсан, тэгээ өвдчихсэн, эсвэл сэтгэл санаагаар унтсан, нэг уйлж муйлаад унтах ч юм уу тий. Яг нэг тийм үед юм таагүй сэтгэлтэй болчоор жоохон хар дараад тэгээд тэрнээсээ юм сонин юм мэдрэмжийг авсан. Яг сүүлд бол ингээл уйлал унтсан. Тэгэл хөлн дээр яг нэг юм суугаал ингээл бүр хөдлөхгүй дарцсан байсан. Тэгээд яг ингээд яг гэрэл бол юм бүдгхэн асаалтайгаа мөртлөө юм яг юу гэдгийг ингээ мэддэхгүй яг өөрөө хөдөлж чадахгүй болцсон. Яг тэр мэдрэмжийг авчаад за ер нь бол сүнс гэж бол байдгийн байна. Яг би бас юм өөрөө жоох юм сэтгэл зүйн хувьд жоох юм юу байгаад байгаа юм байна. Жоох одоо өөр дээр ажиллах юм байна гэж бодоод сайн нойроо авах хэвээр, сайхан унтаж амрах хэвээр. Ер нь бол төрлөө олоогүй тэр зүйлтэй тасан цогцож угаасаа бүх нийтээр дэлхийд аянаар л амьдарч иж ганцхан тэгээ Япон улс сүнстэй Япон улс ийм гэдэг ойлголтыг бас хүмүүс битээ аваасай. Бүх оронд л ийм юм байгаа шүү. Бас сэтгэл санааны хувьд бас амар нөлөөлдөг юм байна лээ шүү гэж батсан. Тэг яг нөгөө сэтгэл санаа амар хэцүү. Тэгээ яг ингээ энергийн түвшин буурсан, даавраа буурсан ч юм уу тиймэрхүү хүмүүс илүү яг тиймэрхүү мэдрээд тиймэрхүү нэг муу зүйл илүү амархан эсвэл бүр амар нөгөө шинжлэх ухаанаараа яриул нөгөө сүнсийг байхгүй гэж боддог хүмүүс маань яасан ядаргаанд ороогонгот тархичи өөрөө яг тэрнээсээ болоод ажилтан маруулдаг мэдрэмж авдаг хэлбэрлдэг та тий. Тэгээ миний сүнсэнд итгэж хүн болохоор байдаг гэж боддог болохоор тэр бол ялч байдаг л гэж боддог та. За аяла Японы цэцэрлэг сургуулийн орчны талаар ярилцвал ер нь яг ямар орчинтай байна? Багш нар нь ер нь ямар харилцаа хандлагатай байдгийм байна? Гадаад хүүхдүүдэд бас жоохон ялгаа гарах гээд байна гэд тэгжсэн шүү дээ. Тэр асуудлууд ер нь яг ямар хөө байна вэ? Яагаад тийм асуудлууд гарах болов? Тийм цэцэрлэгийн хувьд болохоор ер нь бол гайгүй. Цэцэрлэгчийн дотроос хоёр хуваагдчих байгаа байхгүй. Хойкэн гэдэг нь болохоор зөвхөн ээж аав нь ажилтдаг хүүхдүүд явдаг цэцэрлэг. Нөгөөх нь ёочин гэдэг ээж нь ч юм аль нэг нь ажилтдаггүй гэртээ байдаг хүүхдүүд явдаг цэцэрлэг хоёр хуваагддаг. Тэгмүүд энэ хоёр цэцэрлэгийн бас алинд нь явж байгаас шалтгаалаад бас аюу өөр юм лээ. За тэр хойкэнд нь ээж аавд нь хоёулаа ажилтдаг хүүхдүүд явдаг хүүхдүүд маш удаан цагаар өчтдөг. Тэгээд эцэг эхчүүд хоорондоо уулзалтах ч юм уу тэгэж ямар нэг ивент зохион байгуулах нь арай бага байдаг. Тэгмүүд нөгөө цэцэрлэгчүүд хоорондоо уулзалтах нь амар их зөндөө олон ингээд хүүхдүүдийнхээ ангид нь оролцож ангид нь ирээд янз бүрийн ивентэд орох амар их байдаг ч юм те. Ямар ингээд бас цэцэрлэгт ягаас шалтгаалаад тэр бүгд нь өөр эцэг эхчүүдтэй багштай харилцах байдал нь ингээд өөр юм лээ. Манай том охины хувьд бол яг хуйланд нь явж үзээд би яг ингээд хуйлынх нь ялгааг нь аягүй сайн мэдэрсэн. За тэгээд сургуулийн хувьд гэвэл одоо явж байгаа сургууль ерөнхийдөө бага сургуулиуд нь аягүй олон жил болцсон. Ерөнхийдөө баригдаад хэдэн зуун жил болсон ч юм уу ерөнхийдөө байшин барилгуудын хувьд бол нэлээд хуучин санагдсан. Энэ болохоор яг миний амьдардаг газраас бас болсон байж ч магадгүй бусад газрууд бол шинжлэхдээ засвар ордог ч юм уу ямар ч нэг тийм байгаа. Яг одоо манай охины явж байгаа сургуулийн хувьд болохоор байшин барилгын хувьд бол нэлээд хуучирсан санагдаад байгаа. Тэгээ тэрийг ингээд Япон хүмүүс хэлэнгүүт угаас л тийм байдаг шүү дээ маягийн хэлээд байгаа байхгүй юу? Гэтэ мэдээж яг л цэвэрхний хувьд маш цэвэрхэн тэрэнд нь тэгээ хүүхдүүд маань өөрсдөө аюул хэвлэгийг бас айгүйх хийж байгаанаас харагдсан. За тэгээд багш нарын хувьд бол угаасаа хүүхдүүд харьцсан гэдэг чинь угаасаа байж боломгүй зүйл болохоор багш нарын хувьд бол ямар ч асуудалгүй гайгүй санагдаад байна. Гэхдээ хүүхдүүд хооронд тэг нэг борлаач шиг тийм хүү зүйл бас гадаад гэдэг ямар нэг агуулж үзэж хараад байгаа нь харж байгаа тийм байдал кейс харагдсан.
Тийм юмыг бол хүлээн зөвшөөрч болохгүй. Тэрийгээ сайн ингээд тухайн хүүхдүүдэд ойлгуулад тухайн хүүхдүүдийн шууд эцэгт нь хандаж хэлээд хүүхд чинь ингээд тэгээд энийг хэлэх хэрэгтэй шүү гэд. Ер нь бид нар ингээд гадаад хүн гэдгээр ингээд амар ингээд айж жирэхээс хулж байгаа ч юм уу. Тэгээд ах ерөөсөө хэрэг байхгүй. Бид нар ч бүгд л дэлхийн хүмүүс, нэг дэлхийн хүмүүс болохоор тэрийгээ яг сайн илэрхийлээд хэлээд явах нь айгүй зөв санагцаа. Ялангуяа Японд ингээл айгаар их дээш нь гаргаж өгөөд бид нар ингээл юу ч хэлж чадахгүй, бидний буруу юм шиг. Бид нар юу ч буруу явахт ингээл доош нь ороод иж юусоо болохгүй. Яг л энэ тэнцүү хэлээд ингээд ойлгуулад юусоо явах хэрэгтэй санагдаад байгаа. Яг үнэ. За, Японд амьдралын өртөг хэр санагддаг вэ? Одоо хүмүүс ингээл Монголтой харьцуулаад ер нь бол ингээл Япон болоод илүү өртөг өндөртэй орон ингээл ярьдаг штэ. За яг миний хувьд бол ирээд удаагүй байгаа болохоор яг Монголтой харьцуулах гад байна. Гэхдээ мэдээж ингээл бүх худалдаа авсан юм төгрөг рүү шилжүүлээд байвал бас тэнэг мэдээж энэ улсад л амьдарч ажиллаж байгаа тий суралцж байгаагаас хойш яг гэхдээ зарим харьцуулагдах зүйлүүд байна. Жишээ нь одоо мах захан дээр тий за байна. Гэхдээ манай Монголд миний хувьд яг Японд ирснээс хойш харин харьцангуй гайгүй юм уу гэсэн бодол төрөөд байгаа байхгүй юу. Монголд одоо 1 кг үхрийн мах хэдэн төгрөгийн үн ханштай болж гин гэж бодно найз минь. Саяны зураг харсан гэсэн чи юу 55,000 гэсэн нэг зураг явчих юу? Харин тийм биш 56,000 гэсэн 1 кг үхрийн мах. Тий. За энэ өртгийн хувьд шүү дээ тий. Би бас ингээд Японд байж байгаа зуны амралтаараа ч Монгол ингээд явна шүү дээ тий. Тэгэнгүүт Монголын юмнууд надад үнэхээр үнэтэй санагддаг. Харин тийм бод. Тий. Би бүр ингээд Японч нүг 1000 yen баг болно шүү дээ. Монголд ч ингээд 200,000 цанг гэлгэл амар их оронтой өсч бас ингээд амар их мэдрэмж надад өгч байгаа. Гэхдээ яг ингээд бас тэрийг ингээд yen руу ингээд хөрвүүлээ бодонгууд аюу үнэтэй. Ер нь бол бүр энэ сүүлийн хэдэн жилүүдэд бол бүр үнэхээр юмны үн маш их өссөн байлээ. Гэтэ ингээд тэрний дагуу ингээд цалин өсөхгүй байгаа мөртлөө юмны үн ингээд амар өсөд байгаа. Энэ бол нэр үнэхээр байж боломгүй зүйл болчиход байгаа байхгүй юу? Тэ би яг нэг Монголын түрээсийн байрныг Японы түрээсийн байртай харьцуулж одоо өөрийнхөө амьдардаг байртай ирэхэд харьцуулж ингээд нэг бичлэг яг хийж гаргаж ирсэн байхгүй юу? Япон илүү хямдхан байна. Яа тийм амар үнэтэй байгаа юм бэ гэсэн нэг асуудал төвшүүлж гаргаж ирэхэд барьж идлээ. Би үнэхээр яагаад ингэ Монгол тийштэй хямдхан байх ингээд хүмүүс хүлээн зөвшөөрөө тэгээ бүр тэрийг ингээд төлөөд ингээд тэмцэж чадахгүй тэрийн хадлаа тэмцэж чадахгүй яагаад байгаа юм бэ гэсэн үүднээс ингээд ерөөхдөө хүрсэн чинь уцаа арай байхаас өөр арга алгамалаа гэж ерөөхдөө монголчууд нь бас энэ зүйлдээ тасан зогцсон байгаад байгаа хэрэг. Тэгээд тэмцээгээд одоо тэмцэж чадахгүй тэг үнэхээр тасан зогцсон. Ягаад гэвэл гэтээ нэр үнэхээр нөхцөл байдал ч аюу хэцүү л байна л да. Яаж ч та нэрээ тэмцэх хэвээр нэр үнэндээ мэдгүй байх болчиход байна шүү дээ. За тэгээ юу вэ гэвэл бас ингээд Японд ирэх гэж байгаа хүмүүст анхааруулж хэлэх нь за Японд ирлээ гэд бүр амар их мөн хураагаад хөрөнгөлүүлээд ийн гэсэн ойлголт бол байхгүй шүү гэж би ерөөхдөө захих хүсдэг. Ураад за ганц би хүн ганцаараа ирлээ тэгээ ажиллаад мөнгө хураагаад явж болж байгаа юм тий. Түүнээс гэр бүлээрээ ирлээ, хүүхдүүдтэйгээ ирлээ. Энд тэгээ жоохон амьдрангаа яг л олсон орлогочин зарлах руугаа явбал таарна. Тий. Юу ч хөрөнгөлөж хурааж чадахгүй яг л бүхэнд чинь таарал явна гэж бол би юу хэлдэг. Үнэхээр үнэ. Орлого нь Японы хувьд ч гэсэн ерөөсөө цалин өсөөгүй маш олон жил болж байгаа шүү дээ. Тэгээ бас юмны үн жоохон өдөр ирэх тусам бас ингэ өсдөг. Чигсэн өөртөө ерөөсөө эдийн засгийн байдал маш муу байгаа гэж ярьдаг. Яг Японы одоо энэ сайхан эрүүл орчин систем тий боловсролын систем хүүхдийн эрүүл аюулгүй орчин дамжирч байгаа л одоо их зүйл гэж хүлээж авч бод. Мөнгө гэхээс түнсэрч их мөнгө болоод байгаа. Тэр талаараа бол ерөөхдөө тийм зүйл байхгүй шүү гэж ерөөхдөө бас би хэлхийг хүсдэг. Түүхэндээ бас ингээд одоо эмзэглэж явдаг зүйлийн маань нэг л дээ альч гадаадын оронд очисон соёлоос нь хараад хатаархдаг
тэрүүхэн тэндээ уурч хүрэх шиг те хизээ манайх метротой болох юм болоо хизээ бид нар ерөөсөө ийм болох юм болоо одоо тэг гадаадд байгаа хүмүүс бол ингээл өөрсдийнх одоо Япон улсын иргэд бол Япон хүндээ хууль дүрм 1 ондоо гадаад улсын иргэнд шал ондоо тэг иймэрдүү байдаг. Бид нэр харин эсрэгээр монголчууд ингээ гадаад хүн гэхээр илүү найрсаг тавиал, найр тавиал одоо ингээл бүх зүйл дээр чөлөөлөгдөжгүй байдаг. Эсрэгээрээ ингээд хууль дүрм чангатай улс бол өөрсдийнхөө улсын эрхийг дээдэлдэг юм байна. Хүмүүсээ дээдэлдэг юм байна. Гадаад улсын иргэдэд илүү хариуцлага, дүрм журам, тэ сахилга бат бүх зүйлийг ингэж юу яадаг юм байна. Гэж бодсон. Тэгээд хатаарах чинь Япон улсад бол үнэхээр хатаарах чинь. Тэгээ заримдаа уур хурж байна. Уураа бүр илэрхийлээ те. Уурлаад идэв штэ. Япон улс бол маш Япон улс бол маш хэрэгнээ боддог болсон. Харин тийм билээ. Яг ингээ хүний бол бүр маш их боддог. Өөртөө хүний бас бодно. Гэтэ гадаад хүмүүс гээд бас ингээ нүуний нэг амар ялгуурлаж гадуурхаад энэ системийн танарт өгөхгүй ч юм уу бас нэг тийм юм байдаггүй. Гэтэ это нүуний систем нааш тэ одоо төгөрлөлт нь одоо өнгөө боллоо гэхэд гадаад хүн үнэтэй төрн Япон өнгөө төрн ч юм уу нэг тийм байхгүй. Бүгд яг л татвар бүх юма төлөөд ажиллаад явж ивэл яг л ижлэгэн ирэх одоо аваад явдаг. Гэтэ энэ чинь үнийг яг Японы арт иргэд нь өөрсдөө хүлээн зөвшөөрдөггүй. Айгүй их эсэргүүцдэг. Яг л гадаадд ингэж байгаа тий. Тийм хөө яг hate speech ерөөдөө Япон өөрсдийн хүмүүсийн дунд бол маш явдаг. За тэгмүүд яг монголчуудын яг зэрч гэсэн яг ижлэгэн монголчууд ингээд Монгол төрсэн гадаад хүмүүсийг айгүйх бишрээл одоолох бол тий. Харин тийм ээ. Амар нэг юм лаг ингээ болгочдөг. Тэгэд ингээ гадаадд айгүй сайн мундаг явж байгаа лаг гадаад хүмүүсийн чинь энэ одоо чинь японочдод одоо тэгж гаргаж ирж цойлж байна уу тий. Байхгүй шүү. Тэгдэггүй л ахгүй тий. Яг ч Монгол маань бас ингээ арт хүн ам нь айгүй баг болохоор ялцч үнийг тийм тал руугаа байх гэнүүдээ гэж санаад тий. Харин тийм ээ. SNS хэлж гисэн ерөөхдөө Монгол бол бүр маш их штэ. Японд бол ингэж Facebook, Instagram хэрэглэдэг хүн бол байхгүй баг. Тэгээ эргэн тойрны хүмүүсээс ерөөсө хэрэглэдэггүй. Тэгэд монголчууд маань ихэнх нь одоо ийм SNS хэрэглээ явж байгаа бас тий хөгжилтэй гэх үү хөгжилгүй гэх үү одоо бүр ерөөс хэлж мэдхийж бас болж ин дөө. Ааха. За одоо хаяусаа олон жил гадаадад амьдарсан тий хүмүүс одоо бид хоёрын яг энэ яриг илүү ойлгож сонсох бах гэж бодож байна. Бас дээрэс нь гадаадад амьдарч байгаа найз нөхөд хамаатан садан таньдаг тий хин ч байсан тэр хүн рүү мэд мэдээд тий чат бичээд эсвэл холбогдоод ч юм уу холбогчоосаа гэж бодож байна. Одоо хоёлаа ганцаардлын талаар ярина. Мэдээж яг уу хүлээрээ Японы дарк үнэн парт 2 ганцаардлын талаараас ярьсан байсан. Орно шүү дээ тий. Харин тийм жинхэнэ эмо орон байна лээ. За одоо энэ талаараа юу гэж боддог вэ? Ер нь бол ганцаардлыг яаж даван туулдаг вэ? Ганцаардл гэдэг зүйлээ яг юм тэрсэн хайгуу юм ярихад юм шууд юм сонирн мэдрэмжийг сэп фидэл төрүүлж байгаа л сэдвүүлэн л да миний тас харин яг ингээд бусад дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад Япон яалчгүй илүү их ганцаардлыг олгодог мэдэрдэг санагддаг байхгүй юу? Япон хүмүүс ч гэсэн өөрсдөө маш их ганцаардалтай байдаг. Гэтэ сэрэндээ одоо ингээд дасан зөгцсөн ч юм уу хүлээн зөвшөөрсөн ч юм уу уус нэг тийм байдалтай байдаг тийм. Гэтэ ер нь л ганцаараа байх юу ч аюун тийм Японд л их онцлог штэ. Би ч Монголд байхдаа хизээж ганцаараа хоол идэж чадахгүй, ганцаараа би явж кино үзэж чадахгүй, ганцаараа байж чадахгүй байхгүй юу? Тэгэхэд одоо Японд ирээд ганцаараа тийм зүйлс хийн гэхэд бол ямар ч асуудалгүй. Одоо би угаасаа хийж чадна. Тэр бол ингээд угаасаа окей зүйл болсон. Бүх хүмүүс угаасаа тэгээ явдаг чамаа юу гэж бодох нь хамаагүй байдаг тийм ээ. Тэгээд өөршөө ингээд Японд яагаад ийм илүү гүнзгий ганцаардал мэдрээд байна гэвэл Япончдын өөрсдийнх нь онцлог гэх юм уу, үзэл бодол гэх юм уу, тийм зүйл байгаа. Хизээч Япон хүндээ би ийм сэтгэлээ онгоотл сэтгэлээ уудалт хамаг юмна яриад тийм гоё яриа өрнүүлжсэн юм ерөөхдөө
байдаггүй. Тэгээ ингээд зөвхөн ингээд гадаад хүнтэй л японочууд ингээд энэ удаа гихэн яг японочууд хоорондоо хизээж одоо хувийнхаа амьдралыг амар ил гаргаж ирээд хамаг асуудлаа дэлгэж яриад нэг монголчууд ч ингээд би бинтээр амар тийм шүү дээ тий хамаг юм аял ялсангуй яриад найзууд бол хамаг юм яриад ингээд би бинтээ уудлаа амар гоо сэтгэл яриа өрнүүлээл гоё болдог тоо. Тэгэхэд Японд хинтээж тийм яриа өрнүүлж бол чадахгүй. Японочууд хоорондоо ч бараг тийм яриа өрнүүлд юм уу гэмээр эхнэр нөхрүүд хүртэл хоорондоо тийм юм өрнүүлд юм уу гэмээр яг нэг тийм дотогшоогоо хүмүүс байдаг. Тийм болохоор илүү их ингээд бидэнд ингээд ганцаардлыг илүү их мэдрүүлээд байх санагддаг. Японч нь одоо зөвхөн одоо Токио ч юм уу яг тийм том хотод амьдрахгүй ялангуяа ийм хөдөө тал руугаа ингээд амьдраад эхлэвэл бүр ганцаардaltaй тий. Ялангуяа ингээд activity буюу яг ингээд хийж зугаатсаж одоо цагийг сайхан өнгөрүүлэх тийм зүйлс ховор болоод ирэхээрээ ганцаардалтыг мэдээд эхэлж байгаа. Яг Токио мэтийн тийм хөдөлгөөнтэй одоо хүн ам бужиг тиймэрхүү газруудад хэрэг амьдрал хийж үзэх зүйл тиймэрхүү зүйлээс их байх болохоор тэрийг мэдрэх нь арай бага байж болно. Яг жоохон хөдөө тал руугаа хөдөө талтай амьдардаг хүмүүс бол яг алтчгүй тиймэрхүү юм аюух мэдэрнэ. Тийм болохоор одоо монголчууд хоорондоо бие биентэйгээ сайхан уулзалтаад бие бинийгээ сайн ойлголж явдаг ч юм уу. Эсвэл Монгол амьдарч байгаа хүмүүс нь ингээ гадаадд байгаа, ялангуяа Японд байгаа хүмүүстэй гоё холбогдоод яаж ийж ин те сонь сайхан юу ингээ гоё харьцаатай холбоотой байгаасаа гэж би бас амар их хүсдэг. Тэгээ миний хувьд яг ингээ яг энэ бичлэгийг хийсэн дараа юм амар ганцаардах завтай юм бэ гэдэг юмнууд амар их орж ирчихсэн байхгүй юу? Энэ болохоор ерөөсөө тийм завандаа бол ерөөсөө биш ээ те. Үнэхээр завгүй. Үнэхээр би бол 2 хүүхэдтэй ажиллаа хийж байгаа. Үнэхээр миний өдөр хоногуд завгүй өнгөрч байгаа. Гэхдээ цаанаас сэтгэлийн гүнд маань ганцаардал угаасаа байгаад байгаа байхгүй тий. Хүн хүнээрээ гэдэг чинь ингээд яалчгүй яг тийм сэтгэлээ нээж уудалж жаргал зовлонгоо хуваалцдаг яг тийм хүн угаахгүй байгаад байгаа болохоор тийм ганцаардлыг ерөөхдөө мэдээд байгаа шүү. Харин тийм ер нь хэм олон хүний дэргэд хамт байгаад тий ажил хэвийн үргэлжлээд өрөвдтэйгээ хамт одоо найз нөхөд дэргэд одоо хэнийг ингэ байгаа мөртлөө олон дунд сууж ахтаа ч гэсэн юм ганцаараа байгаа юм шиг мэдрэмжийг авдаг штэ бид нар хин хүн бүгдээрээ л тийм мэдрэмжтэй тулгарч ирсэн бах. Тэгээд маш гоё юм нээлттэй ярилцдаг төрлийн хүмүүс бол манай Монгол эмэгтэйчүүд байдаг. Тэгээд гадаадд бол илүү монгол хүнтэйгээ дотн найзлахыг хүсдэг. Миний хувьд альч улсад очих юм бол ингээд гадаад хүмүүсийн яг соёлын ялгаанаас ахуулаад гоё хөрхөн хөнгөн найзууд байлаа ч гэсэн яг юм монгол хүнтэйгээ л илүү юм ойлголцоод яг уу би ингээд ахын ийм ингээд сэтгэл санаа ийм дээр ингээд найз ингэж бодож энэ тал дээр гоё ингээ зөвлөд өгөөч ч юм уу. Тэгэд эсвэл бас ингээ бусдыг гоё сонсдог байх юмсан хин нэгний итгээд ярьсан зүйлийг нь те яг гоё нууцыг нь хуваалцаж чаддаг, итгэлийг нь дааж чаддаг. Тийм эрхэм хүн гадаадд бас айгүй юм олон байгаасаа гэж боддог. Чиний хувьд 8 жил болсон гэхэд ер нь бол ийм Монгол одоо хүмүүс бас ингэж яриад байдаг шүү дээ. Олон монголчуудтай байх хэцүү, монгол хүнтэй гадаадд хол байх хэрэгтэй, монголыгоо ингээ хэцүү байдалд оруулдаг ч юм уу тий. Нэг тиймэр дүү үгсээр хэр санал нээлтдэг вэ? Миний хувьд л бас арай өөр бодолтой байдаг. Тэг яг наадах чинь бас зөндөө сонсдог. Тэ хаасаг үл өргөдө бас амар тэгж хилцэн бичсэн явж идэг. Гэтэ тэгэл хүний газар бие биендээ яг тус нэмэр болоод явах нь одоо зөв юм болов гэж боддог. Гэтэ тэгээ гадаадд байгаа монголчууд маань ч гэсэн өөрсдөө ухамсарлаад зөв бодолтой, зөв үйлдэлтэй одоо явах хэрэгтэй. Тэ яг ингээд нэг хүн буруу юм хийжлээ гэхэд тэгэл яг Монгол улсын одоо нэр гараа яваад байгаа шүү дээ ард нь. Тийм болохоор гадаадд байгаа монголчууд маань өөрсдөө зөв амьдраад тэгээ бас ингээ хэцүү байдалд оруулахгүй хань шиг тийм байвал мэдээж монголчууд хоорондоо сайхан уулзалтаад бие бинийгээ туслаад ингээ явах нь бол зөв.
гэж боддог. Нэг буруудах зүйл байхгүй гэж боддог доо. Аха, миний удаас энэ үгийг айгүй их сонсч ирсэн. Тэгээд яг миний амьдралд ч юм уу, яг бацтайч гэх юм уу, айгүй сайхан хүмүүсүүдээр хүрээлүүлж одоо сайхан хүмүүстэй учирч ирсэн. Одоо жишээ нь өнөөдөр ингээд чамтай ярилцаад суух юм гоё боломж бас ингээд олдож байгаад айгүй таатай байна. Монголчууд маань бас юм манай монгол хүн л ийм зам байдаг. Нэг нэгээ өвдөхт нь эмд хүлээд өгдөг. Нэг нэгээ өвдөхт нь тий шүл хийгээд өгдөг. Монгол хүнд л энэ нинжин сэтгэл байдаг. Монгол хүнд л энэ сайхан зан чанар байдаг. Өөр бусад улсын хүмүүс бол өнгөн тий наана инээчэл цаана яг чин сэтгэлийн тусал хүргэж чадхаар хүмүүс биш гэж боддог болохоор яг энэ тал дээр бас яг ийм үзэл бодолтой байдаг та. Наач болохоор яг нөгөө японочууд ч хүнд гай удахгүй мэвако какена гэдэг гай удахгүй төв болохгүй гэдэг одоо соёлтой улс шүү дээ тийм болохоор хизээж биенээсээ тусламж хүсэхгүй нэгэндээ ингээ төв хизээж ингээ хэцүү байгаагаа хэлэхгүй чинь одоо нэг хүн унцсан хөвцсөн ингээ байж хаад хажуугаар ингээ өнгөрөхдөө яах вэ би энэ хүн за энэ хүн өөрөө хүсээгүй байхад нь би туслаад яах юм бэ гэсэн одоо сэтгэлтэй. Тэрийг сонсоод би ямар сони юм бэ тий. Манай монголчууд одоо үе ахаа ихчээ та яаваа зүгээр үү би хаач өвдөө юу гэл босгоод ирнэ тий. Харин тий. Тэгээ ингээ японочууд ч ингээ хоорондоо би биндээ харилцаж байгаа нь бол үнэхээр сайхан харилцдаг шүү тий. Бүр бүхийг бол ингээл мэдлээл хамаг сайхнаа хаандаа хизээж нэгэндээ уурахгүй муугаа хэлэхгүй гэхдээ цаагаараа тий юу гэж бодож байгаа санаж авч байгаа нэрээ нүүрнээс нь харах илэрхийлэх ямар ч боломжгүй байдаг шүү дээ. Тэгэхэд ингээ монгол хүмүүстэйгээ харилцаад явангууд ингээл ууралтаал бүр ингээл яг харилцаа нь яг амьд байдаг болохоор тэр нь бүр нэр яалч үнэхээр сайхан зүйл юм а гэдэг би бүр улам ингээд мэдэрдэг болсон. Японд ажил түрхэн хугацаанд монгол харингууд зүгээр танихгүй хүнтэй үг солилцох ингээ ямар гоё юм бэ тий. Танихгүй бүртээ ингээд надад туслая гэсэн сэтгэл байх нь бүр ямар гоё юм бэ ингээд. Тэгээс сэтгэл үнэхээр мэдрэгддэг. Монгол хүний тэгээд нинжин сэтгэл гэж арч тий. Тэр бүр цаана үнэхээр монголчуудад ганцхан баг монголчууд байд юм уу гэмээр яг тийм тусч нинжин сэтгэл угаасаа эртний үг дээдсээс нь өвлөгдөж ирсэн одоо тий нүүдэлж арт түмний яг нэг тийм соёл байгаа байхгүй юу? Тэр бол нэр үнэхээр өвөрмөц үнэхээр гайхалтай бахархууштай зүйл. Хүнд ингээд туслах сэтгэлтэй тий монголчууд маань яалч бүр тийм билээ. Үнэхээр үнэ Монгол эмэгтэйчүүд ямар амар хатуу тий ааштай ч юм уу муухай аашлал ингээд би биндээ хэрэлдээл ингэж аажсэн. Тэр чинь амьд харилцаа байхгүй айгүй гоё байхгүй тий. Цаана ингээд би бинийг юу ярьж байгаа юу бодож санаж байгаа шууд ойлгох чинь амар үнэхээр сайхан санагдаж байгаа. Тэгэхгүй ингээд Японд одоо энэ одоо яаж байгаа бол би ингэж бол ингэ хэлчихвэл яах бол ингэсэн ерөөсөө тийм зовлон байхгүй болчихлоо байхгүй тий. Яг үнэ. За одоо хайлаа яг сэтгэлээ уудлаад яг юм сэтгэлийн одоо тэр үедээ яг юу мэдэрч ирсэн мэдрэмжээ гой хуваалцвал шантрах үеуд мэдээж зориг байгаа учраас шантрах ирэх байхгүй штэ. Гэхдээ заримдаа за яагаад те энэ зүйлийг би эхлүүлч вэ? Одоо эрдггүй л байж ч юм уу те яг нэг юм бодогдчихсэн яг үе нь яг ямар үед ямар тохиолдолд байсан түүнийг яаж даван туулсан яг за яг шантарсан үе маань гэвэл анхныхаа охиныг төрүүлчээд Монголд төрүүлчээд тэгээд 11 сартад нь орхиод буцаж одоо суралцгаа Японд яг иржсэн байхгүй юу. Тэгээд яг тэр үед яг корона гарцсан байсан. Тэгээ ингээд хүүхдийнхаа бодлоос болоод өөрийгөө ерөөсөө авчирч чадахгүй удах тий. За тэгээ ингээ хүүхдээ санах тийм сэтгэлтэй тэгснээ өөрөө ингээд оюутан Японд сурах гэдэг. Тэгээ ингээд нөхөртөөгөө бас ингээ ойлголцож чадахгүй ч юм уу. Яг нэг тийм маань ингээд нэг хэдэн жил ерөөх. Тэгээ тэр үед юу бодогдчихсэн бэ гэвэл ерөөхдөө гэр бүл маань болон охин маань надад ерөөхдөө хамгийн бодогддог байсан.
Одоо намайг төрүүлж өсгсөн одоо миний өөрийн гэсэн гэр бүл байгаа шүү дээ тий. Өөрийнх нь гэсэн тэр гэр бүлийнхаа одоо хариуцлага гэр бүлийнхаа өмнө үйл хүлээсэн одоо хариуцлага гэх зүйл маань одоо хамгийн номер 1-т тавигддаг байсан. Намайг одоо сайн яваасай, намайг Японд ингээд сайн суралцаад өндөр мэргэжилттэй болоод ийм болоосай гэж мандаа одоо эмээгөө ээж аав ямар их хичээсэн бэлээ. Тэр хичээсэн одоо үр дүнгийн би ингээд зүгээр болчихгүй юм биш, алдаад ингээд өнгөрчих болохгүй юм шүү гэсэн бодол маш их төрдөг байсан. Түүнээс ингээ бууж би бүр баг өөстө нэрээ үхээд үгүй ч юм уу тэгэж бодчихсон үе бол нэрээ зөндөө. Гэтэ ингээд намайг гэсэн хөрх охин маань байгаа шүү гэдгийг охиноо ингэж боддог байсан. За тэгээд мэдээж ингэж хичээж зүтгэж өсгсөн гэр бүл маань байгаа шүү. Гэр бүлээ ингэж бодох үед л намайг ингээд амар ирч хүч уран зориг ирэхэд ордог байсан. Тийм болохоор ингээ гэр бүлтэйгээ ярилцаж видео кол хийх ч юм уу ингээ хайртай хүмүүстэйгээ ярих маш их чухал санагддаг. Тийм болохоор юу ч анханасаа эхэлсэн шалтгаан миний хувьд анханасаа энэ бүгдийг эхэлсэн шалтгаан маань өөрийгөө бодхоос илүү одоо гэр бүлийнхаа төлөө ерөөхдөө байсан гэх юм уу. Ээж аав маань эмээ өвөө маань намайг ийм хүн болоосоо гэж амар хүсчихсэн болохоор миний төлөө ерөөхдөө ингэж өнөөдөр хүртэл хичээсэн болохоор итгэлийг алдахгүй юм шүү. Заавал би яг тэр хүссэн мөрөөдөлтөд үр дүндээ хүрээд заавал ингээд бахархалтай охин болох юмсан. Бодол маш их төвтэй байсан болохоор тэр шантрах үеүүдтэй тэгэл нэг сайхан уйлж авч байгаа л тэгэл зүгээр болдгоосон да. Ярилцах те. Намын эрдэн маань хэр найзтай вэ? Ер нь найзын одоо хайраа бас яаж илэрхийлдэг төрлийн хүн юм бол? За найзын хувьд бол нэг тийм олон найз байхгүй тий. Яг эд найзуудтай болох одоо сайхан оюутан нас ч гэх юм уу. Тэр маань яг залуу нас маань дандаа яг Японд энэ хөдөө газар одоо хүүхдүүдтэйгээ өнгөрцөн байна. Тэгээд найз гэдэг болохоор яг ингээд байнгын уулзч учирч ингээд сайхан яриа хөрөөтэй ингэж явж ич яг найзын одоо холбоонд бат бөх яг сайхан хിവэрээ байж юм болов ингэж яг боддог. Бүр ингээ багасаа найзлсан одоо бүр амар дотны найз маань бол байгаа. Гэхдээ ингээд ийм олон бол биш хитэн цөөхөн гарын 15 өрөөнд одоо багтах тиймэрхүү одоо маш сайн найзууд. Гэхдээ яг ингээд найзынхаа одоо харилцааг ингээд маш сайхан авч явахын тулд одоо байнгын уулзалтаа ойрхон байх ч юм уу тий. Нэг хотод амьдрах, нэг оронд амьдрах айгүй чухал юм байна гэдгийг өөртөө маш их ойлгоод байгаа. Яг ингээд өөр оронд жишээ нь амьдарч байгаа уулзалт нь хол харьцах нь багасч ирж байгаа. Өөр өөртөө хувийн амьдралтай болоод ирвэл бүр багасаад явна тий. Тийм болохоор ерөөхдөө тий найзтай байх. Ялангуяа одоо миний иргэн тойронд бол нэрээ найз Монгол хүн байхгүйгээс ихсүүлээд одоо өөр хотод байгаа ч гэсэн нэг ойрхон уулзч чадахгүй байгаа болохоор найзгаа харилцааг яг сайн авч явж чадчихна уу чадахгүй нөө гэдгээ бас айгүй асуудал үүсэж байгаа. Хамгийн гол нь одоо ойрхон уулзалт нь л одоо их чухал юм болов гэж боддоо шүү дээ найзтайгаа. Гэхдээ бас дэргэд ч бас хоёр хөөрхөн найз ч юм байна. Нэг нь арай нэг настай л байгаа даа. Нөхөр хоёр хүүхдтэй л одоо энэ хоёр хүүхд маань энэ гурван маань бол хамгийн сайн найз болсон л одоо явж байна. Бид нар явдаг хүмүүс найзууд маань бас байгаа. Тэгээ ингээд ялчгүй нэг уулзалтаар сайхан яриа хөрөөтэй байж байнгын ингээ ойрхон байж илүү найзын холбоо хിവэрээ гэж үргэлжлээд их санагдаж байгаа. Тийм болохоор бас ингээд энэ бодол энэ зүйлээс болж аягүй их Монгол харих юмсан бас надад аягүй их тийм хүчтэйдэг. За ер нь бол хамгийн сүүлд хизээ Монгол руугаа яваад ирсэн. Одоо ер нь арай хугацаанд явна гэсэн төлөвлөгөө нь юу байна? Ер нь одоо манай подкастын бас яг юм сүүлийн асуулт байдаг л да. Яг энийг бол юм олон жил болсон хүмүүсээс бол асууя гэж боддгийн. Гэхдээ бас жоохон ингээд цааргалж асуунаа. Энэ бол яг бидний хувьд яг одоо тийм одоо 8 жил болсон гэхэр чинь бүхэлдээ нэг хүн өсөж таринаад бүхэлдээ те өсвөр насндаа очсон байгаа. Тэр их цаг хугацаа байгаа байхгүй юу. Тэгэхээр нутаг хизээ бүр буцах вэ?
яг Японы амьдралаа одоо болсон гэж үзээд нутаг руу буцах тэр бодол нь юу байгаа юм болоо? За миний за хамгийн сүүлд өнгөрсөн оны 100 Монголд очоод 10 сар хүртэл ирэхдээ байсан. Яг хамгийн эд гоё мэдээж Монгол бол үнэхээр гоё санаг. За тэгээд яг зүрх сэтгэлтэй нүм маргаашгүй Монголдо ер нь буцчихсан гэсэн тийм бодолтой байдаг. Тэ Монголд маань гэр бүл минь байна, найзууд маань байна. Тэгээд үнэхээр ингээд яг нэг гэр бүлсэг хүн гэх юм уу би ер нь. Тийм болохоор ингээд Монголдо ерөөхдөө байгаа тэр сайхан гэр бүлтэйгээ хамт байх юмсан гэсэн хүсэл мөрөөдөл маань илүү их байгаад байдаг. Энэ яг миний өөрийн үзэл бодлоос харуул те зөвхөн би өөрийгөө бодвол маргааш харихад бэлэн. За тэгэнгүүт ингээд хүүхдээ бодоод үзэнгүүт те одоогийн байдлаар ерөөхдөө ядаж багыгаа 3 нас хүртэл Японд байсан зүг юм болов уу гэж одоо бодог. Шууд одоо би маргааш би очиод ямар ажил хийх үү, яаж амьдрах уу гингүүт бас бэлэн бус. Гоё те. Тэгэхээр ингээд тэрэндээ ингээд бэлдэх ёстой. Тэгээ ингээд илүү мундаг мэрэгчлэн хүн бас болмоор байна те. Одоо бол арай л болоогүй байна да. Арай л сурч мэдэж ханаагүй байна гэдэг бас бодол маань бас байгаа. Гэт ингээд эдгээр ингээд бодоод үзэхэд ерөөхдөө 23 жилийн дараа яг бэлэн болчих юм болов уу гэж ерөөхдөө харж байгаа. Нөхөр бид ерөөхдөө ярилцж үзээд ер нь бол Монгол харин гэж шийдсэн. Ямар гоё бодсон ч тэр ерөөхдөө ирээдүгээ бодсон ч тэр Монголдо одоо сурч боловсрсан зүйлсээ Монголдо одоо яг хэрэгжүүлэх ёстой тийм. Хүүхдүүд маань бас энэ маягаар удаан ингээд байгаад бол яг Япон хүн шиг болж төлөвшөх магадaltaй байгаа болохоор Монгол хүн чигээр нүлдэмээр байгаа болохоор яалчгүй Монголдо бас сурч боловсрох хэрэгтэй байна. Тэгэнгүүт яг ингээд Монголдо илүү мундаг боллоод илүү мэрэгчлэн болоод за тэгээд суурай тавих одоо мөнгө хуримтлуулах ч юм уу тийм хүү зүйлсээ бодонгууд за нэг 2-3 жил ахаад нэг ажиллаад хичээгээд гүрийчвэл ер нь нэг Монгол харьцах нь дээр л гэж ерөөхдөө бодоод байгаа шүү дээ. Хүний улсын сайхныг нь мэдэрчээд өөрийнхөө улсад хэрэгжүүлъя гэдэг юм одоо зорилготой хитийн бодолтой байдаг. Тэгээд авах зүйлийг аваад үргэлжлүүлэн эх орноо бас хөгжүүлэхэд багхан ч гэсэн тус нэмэр болох юмсан гэд яалтчгүй яг одоо би энд байгаа ч гэсэн сэтгэл бол мэдээж эх орондоо байдаг бүх зүйл дээр. Тий. Одоо ингээд гадаадд байгаа хүмүүс маань ер нь төрөл зорилгоор ерөөдөө гадаад ирээд амьдэрсэн гэж байж байгаа шүү дээ тий. Тэгэхэд ингээд манай гэр бүлийн хувьд болохоор анхнаасаа одоо ингээд сайн мэрэгжилтэн болоод Монгол улсаа хөгжүүлэх хүн бол тийм зүйлийн суралцаад тэгээд эх орондоо ирээд хэрэгжүүлнэ гэсэн тийм зорилготой ирсэн болохоор эндээ ингээд өөртөө юу амиа бодоод удаан байгаа гэвэл мэдээж байгаа л шүү дээ тий. Угаасаа хамаг боломж нь одоо ингээд бүрдсэн байвал байж болохоор байхгүй. Гэхдээ үнэхээр Монголдоо ерөөсөө харих нь ялчгүй зүв юм байна гэж маш их боддог болсон. Бид нар л ерөөхдөө одоо ингээд очиж тий Монгол орноо хөгжүүлж байх бол өрхийн одоо хөгжүүлэх үедээ гэж ерөөхдөө амар бодож байгаа байхгүй. Үүд ч гэсэн аль болох тий ийм мундаг боловсон хүчин болж бэлтгэгдсэн ч юм уу иймэрхүү Японд гэхэлтгүй бусад дэлхийн улс оронд байгаа мундаг залуус маань буцаж их орондоо хурж ирээд заавал хурж ирээд ерөөхдөө Монгол орноо хөгжүүлээсэй гэж одоо маш их хүсэж байна. Одоо гадаадд гараад бид нар бол тий яг гэдэг нэрээрээ биш Монгол гэдэг нэрээрээ өмнөө овоглуулад одоо тий тэргүүн төрүүлж одоо монголоороо ингэж дуудагдж байгаа болохоор яалтчгүй алдах ирэхгүй, ухрах ирэхгүй хамгийн сайн нь байх ёстой тэр мэдрэмжүүдийг одоо улсынхаа нэрэн дор хичээн зүтгсээр ирдэг болохоор хоёрыгоо яг энэ зорьсон хэрэгжүүлсэн энэ урттай амьдралыг туулсан бүх зүйлээ Монголд очиод гоё ингээд хуваалцах гэж байгаа үнэхээр таатай байна. Үнэхээр энийг л сонсох гэж тэ энэ хүртэл энэ олон тэ бараг 3-7 хоног хойшилсан бах. 2-7 хоног тийм 3-7 хоног
хойшлж яг энэ өгүүлбэрийг сонссондоо үнэхээр таатай байна. Үнэхээр маш их баяртай байна. Тэгээд эх орондоо хурдан ирээрээ эх орн нь тэгээд хамгийн хайртай гэр бүл, найз нөхөд хамт олон хамгийн гоё хүмүүс ч Монголдоо та эдийг маань ухтаад хүлээж байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд миний подкастыг хүндэтгээд хөөрхөн охтуудынхаа дурсамжийг надтай хуваалцаж бас Японд амьдардаг ээжүүдтэй үнэтэй зөвлөгөөгөө өгсөн Номын Эрдэнэтэд маш их баярлалаа. Тэгээд ажил болоод амьдрал бүх зүйлд нь хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд сансан батсан бүх зүйлээ хэрэгжүүлээд эх орондоо тавтай морилоорой гэж хэлмээр байна. Тэгээд удахгүй уулзахын өрөөлийг бас тавья. Заавал уулзалтах болно. Үнэхээр заавал уулзна. За уулзаад гоётэй хамтдаа гоё бичлэг хий гэж хэлье. За ястаа сайхан өрмийн маш гоё өрөөлийг үг хэлсэн чамдаа маш их баярлалаа. За тэгээд подкастнда бас намайг ингэж уурж оролцуулсанд үнэхээр их баярлалаа. Тэгээд яг гоё чин сэтгэлийнхаа найздаа гоё халуун дулаан яриа өрнүүлж байгаа юм шиг маш гоё юм дугаар болж байгаа шиг надад бол санагдчихэ. Маш гоё. Үнэхээр сайхан байлаа. Ерөөсөө ярилцаагүй утсан дотны найзтайгаа ярилцж байгаа юм шиг бүр маш олон төрлийн маш олон төрлийн сэдвээр ярилцлаа ч тийм байлаа. Тэгээд ингээд надад ч гэсэн бүр үнэхээр сайхан цагийг өнгөрөөж чадлаа. За тэгээд монголчууд маань үнийг сонсоод за тэгээд сайхан авах гэхийн ухаанаараа хандаад тэгээд сайхан яваасай гэж хүсэж байна. За тэгээд гадаадд амьдран сууж байгаа монголчууд маань бас хэзээ нэгэн цагт заавал Монголд иргэн ирж хувь нэмрээ оруулаасай гэж бас хүсэж байна. За тэгээд хоёулаа ч гэсэн заавал уулзалтаж сайхан яа гэж бас хүсэж байна тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Үргэлж дэмцээр байх болно. Бүх бичлэгүүдийг нь үзэж лайктарч бас топ пен болъё гэж бодож байна. Нөгөө юу гэгэлээ гадаадд амьдардаг хүмүүс хоорондоо нэг тэгсэн байсан шүү дээ. Үгүй чи нөгөө тэрнтэйгээ холбоотой байгаа юу гэдгсэн чи холбоотой байгаа шүү дээ. Яаж холбоотой байгаа гэсэн чи би лайк дард шүү дээ. Зүрх дард шүү дээ гэдэг шээ. Яа, зэстэггүй магтаал юу нэрээ маш их урамшуулж байгаа. Үнэхээр их баярлалаа. Үнэхээр сайхан байна. Маш их баярлалаа гэж хэлмээр байна. Гоё чамдаа зөндөх баярлалаа. Баярлалаа. Чамдаа ч гэсэн маш их баярлалаа. Гоё бичлэгүүдийг нь хүлээж бай. Тэгээд бичлэг хийгээд зөвхөн 6 сар болж байгаа. Мөртлөө яг л юм Япон улсыг илүү бидэнтэй ойр байлгаж чадсан Номын Эрдэнэтэд баярлалаа. Яг юм нин нуугүй. Яг үнэхээр чамаас өөр яг Японы дарк үнэнг ярьсан хүн бол магадгүй миний яг үзсэн харснаар яг байгаа л та. Тэгтээ юм хитрхи яг юм бодит биш. Им айл олон жилийн өмнөх хэргийг ч юм уу эсвэл юм яг зөвхөн хэрэг дээр ингэж ярьж байгаа ч юм уу яг чам шиг яг өөр дээрээ мэдэрсэн өөр дээр туулсан яг үнэхээр нэрээ тийштэй гэдэг бодогдуулсан бичлэгүүдийг хуваалцаж байгаа хүмүүс айгүй цөөхөн байсан. Тэгэхээр гоё бичлэгүүдийг нь хүлээж бай. Тэгээд үнэхээр стил нэрээ гэрээ засаад өөрийгөө бэлтгээд үзэгчтэйгээ хүндэтгээд энэ олон жилиг үнэхээр сэтгэл дотроо тээжсэн зүйлүүдээ хэрэгжүүлж байгаа болохоор яг одоо чиний хувьд яг зөв цаг нь ирсэн байгаа юм байна. Тэгээд энэ цаг мөчид нь бас чиний яг ийм хөдөлмөр шингэсэн энэ олон сайхан бичлэгүүдийг 1-2 минутын бичлэг дээр хүртэл хэдэн өдрийн одоо цаг хугацаа зарцуулагддаг гэдгийг одоо бичлэг хийж эхэлж байгаа бид нар л би тэгээ жаргал цавланг ойлгож мэдчихэж байгаа болохоор яг ингээд үнэхээр таатаагаар бүх зүйлийг нь дэмжиж хүлээжээ. Тэгээд сайн сайхныг хүсье. Яг ингээд ийм гоё яриа өрнүүлнэ гэж үнэхээр яг оролцогчоо үнэхээр зөв хүн гэдгийг нь мэдээд ингээд сонгосон байсан маань үнэхээр зөв байсан байна л гэж хэлмээр байна. Ямар гоё юм бэ? За маш их баярлалаа. Чинийхээ энэ гоё их л үлсэн энэ гоё урам зоригтой байгаа ийм сайхан зүйлд нь бас томоос том баяр хүргэе. Үнэхээр сайхан байна. Энд нэр үнэхээр баяр хүргэмээр байна. Тэгээд үнийгээ ч гэсэн цаашдаа сайхан гоё өргөжлүүлээд яваасай гэж хүсэж байна. Тэгээд би бас чадах чинийгээр чамаагаа дэмжих болно гэж хэлье. Баярлалаа. За ингээд хаялаа. Өнөөдрийн яриа маань хаялаа 1 цаг 45 минут 10 секунд ярьсан байна. Тэгээд
Яг надад бол нэг юм 10 минут суугаад ярьсан юм шиг юм дотн байла бүр юм айгүй хурдан бүх зүйл яриад юм цаг хугацаанд юусоо баригдсан зүйл байсангүй найзтайгаа яг нэг юм тухтай яриа сууж байгаа юм шиг л маш гоё мэдрэмжийг авлаа. Тэгээд бичлэн уулзахыг үнэхээр хүсэж байна. Юм сэтгэл татам, гоё юм яриатай, шудраг, зарчимч, хөдөлмөрч юм залуу гэр бүлийн төлөөлөл болсон. Номын эрдэм маань оролцлоо. Босод ерөнхийдөө амьдрал юм байдаг юм байна сонсогчдоо. Ер нь бол Япон улсын бүх зүйл бол тийм амар сайхан бас та бүгдийн бодож байгаа шиг тийм гоё байдаггүй. Манай номын эрдэмний нөгөө бид нартай гоё хуваалцлаа. За маш их баярлалаа. Баяртай. За чамдаа маш их баярлалаа. Баяртай.